Сайн бацгаар хүмүүс үзэгчтэй. Тэгээд даваа гарагийн 21 цаг болсон байна. Тэгээд мэдээж 21 цаг болохоор та бүхэндээ NBA Talk аль биесээр хүрдэг байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Тэгээд мэдээж та бүхний танил хүмүүс бас зулсан байна. Өнөөдөр NBA Talk дээр бүдэн орой минь түргэе. За тэгээд нэвтрүүлгийн Pitch PC Mall тэгээд электрон бараа нэгтлүүр PC Mall-оос та бүхэн Apple, Samsung, Huawei, Honor брендийн гар утсуудыг бүгдээрээ ямар ч уучлалт эзэмгээр худалдаах боломжтой. Хамгийн баталгаатай гар утсуудыг электрон бараа нэгтлүүр PC Mall-оос та бүхэн аваарай. Тэгээд мөн нэвтрүүлгийн хэвэдгийч Pepsi илүү тийм үл Pepsi байгаа гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. За тэгээ бүгдэнд нь оройн минь 7 хоног өнгөрсөн 7 хоног сайхан өнгөрч өнгөрөө. Тэр тусмаа яг манай нөгөө NBA Talk-ийн гишүүд чинь бүгдээрээ ингээд нөгөө Монголын дээд лигийн багуудын нэг одоо гишүүд ч тийм ээ. Би биш ээ. Тийм манай тус тасалжуулагч байна, ерөнхий байна, ерөнхий менежер байна гээл те. Яг би бол зүгээр фанат нь. Тий. Тэгэхээр би бол тий манай баг гэхдээ тий би угасаад ямар баг юм шиг хүмүүс мэдж байгаа тэгээд тэргүүрээ л байгаа. За тэгээд юу өнгөрсөн дөрөвт нэг гой зүйл болсон. Угаасаа түрүүчнөр бид нар ярьж ирсэн удахгүй нэг хүний амжилт эвдэгдэх гэдэг яриад тэр амжилт аль биесээр эвдэглээ. Яг тэр тоглолтын дээр бол жоохон нэлээд бас юу таад болсон нөгөө баг ч гэсэн шийдвэрхгүйгээс нэлээд сайн гарч болсон тийм ээ. За тэгээд энэ эрхэм NBA-д орж ирснээс хойш 4000 одоо 3 онооны шидэлтийг амжилттай болгосон. Амжилттай болгоно гэж байна. Түүхэн дэх цорын ганц. За тэгээд тэр тоглолт нь Sacramento Kings багтай тоглохтой таарсан да. Угсаа 2 шидэлт дутсан. өмнөх тоглолтын дээр 5 удаа хийсэн шүү дээ. 5 хийсэн дээ. Sacramento дээр яг таарсан. Уг Knicks дээр явах уу гэж бодож ирсэн мэт те. Байчаасаа л гэж байна. Өмнө яг нөгөө юуных нь амжилт нь нөгөө бүх цаг үеийн нэгт ордог амжилт нь New York Knicks дээр хийгдсэн гэсэн тийм ээ. Тэгээ энэ амжилтын дараа Golden State Warriors-ийн YouTube суваг дээр Stephen Curry-гийн 4000 амжилттай болгож байгаа 3 сая шидэлтийг бүгдийг нь edit хийгээд оруулсан байсан. Тэгээ тэр нь 7 цаг 5 минутын турш үргэлжилсэн ийм highlight байсан. Тэгээд нэг шидэлт нь нэг 5 секунд орчмын каттай гэж үзээд яах юм бол 7 цаг 5 минутын турш Stephen Curry-гийн 3 шидэж байгаа бичлэгийг үзээгүй л та YouTube-аас асаад үзэх боломжтой байна шүү. Тэгээ тэр бичлэгийн нэг ихийн хэсгийг ингээ үзэхэд яг ямар аюултай хүн ирж байгааг лиг бас тухайн үед нэг төдийлөн сайн ойлгоогүй юм шиг байгаа. Тэгээд Stephen Curry-г шидэж ихснээс хойш энэ хугацаанд дунд нь багууд Stephen Curry дээр хийж байгаа хамгаалтын өөрчлөлтүүд гээл тэндээс сакс өөрөө хэрхэн өөрчлөгдөж байгаа энэ цаг хугацаанд Steph-ийг зогсоохын тулд багууд ямар арга хэрэгжилж байгаа. Эхлээд бол эхний хэсэгт бол Steph айгүйг суул гарч байна. Хоёрт нэг хүн салхаа байлж байна те. Яванда 3 4 хүн хүртэл салхаа байлж байна. Тэгээд одоо хүртэл энэ үнийг хамгаалж чадахгүй л байна гэж харлаа. Тэр бичлэгийг үзээд. За тэгээд нөгөө Kings дээр болсон тоглолт бол нөгөө гэтээ тэр тоглолт дээр бол ер нь бол жоохон яг 4003 дээр бол Curry бол шал өөр тоглосон. Энгийн тоглолтоос өөр байсан. Ер нь нэлээд одоо юу гэдэг нь сэтгэл санаа дээр заал дүрэн 22000 хүн гэдэг зогсолтгүй орчиж байгаа юм тийм ээ. Тэгэхээр хэцүү байсан л да. За одоо гэхдээ бид нар энэ дараагийн тоглолт болох тийм New York Knicks-тэй болсон тоглолтыг үзэж байна тийм ээ. За тэгээд ямар ч Advance дээр Sacramento Kings дээр яг 2 хэрэгтээс яг 2-ыг оёгөл тэгээд маш бага оноотой буюу 11 оноотой дууссан. За дараагийн энэ тоглолт маш чухал тоглолт байсан. New York Knicks-тэй тоглолт бол тийм ээ. Өнөөдөр бэлтлээ бол бас Jalen Brunson байхгүй тийм байхгүй байгаа. Curry Sacramento Kings-тэй хийсэн тоглолтын маргааш нь төрсөн өдөр нь болсон. Төрсөн өдрийнхэн маргааш нь энэ тоглолт болж байгаа. 30 88 37. За Jimmy сая нэгдүгээр дуусах нөгөө half time юунаас урсан тийм ээ? 5 голоос. За Kuminga нэрээ ирсэн. Kuminga ирсэн шүү дээ. Kuminga ирсэн. Kings дээр тий. Kuminga ирээд ер нь хамгийн ихний тоглолтод ирээд 18 он авсан тийм ээ. За тэгээд одоо нөгөө бид нар яг нэг зүйл өгөх. Энэ жилийн нөгөө солилцоонуудаас яг нэг хүний солилцоо ямар амар нөлөө үзүүлдэг юм гэдгийг хамгийн юу нь баг Warriors болж харж байна юм. Одоо юу адгүй нөгөө амжилтаас тэр солилцоо хийсэн сошиал амжилтыг харуул багтаага хийсэн амжилтыг харуул тийм ээ. Энд чинь 14-1 үстэй. 14-1. Тэгэхээр Warriors Jimmy Butler ирснээс хойш те энэ баг 11 дөрөв байранд явж исэн баг. Одоо 6 дугаар байранд явж байгаа. Тэгэхээр нэгсэн да
15 тоглоход 14 очиж байна шүү дээ. Үнэхээр галзуугаа. Тэгэхээр яалтчгүй Curry нэг тусалцаа хэрэгтэй байсан юм тийм ээ. Нэг гол хэрэгтэй байсан юм тийм. Тэгээд дээрээс нь ганц нөгөө явахгүйсэн зүйл буюу чөлөө шидэлтийг тийм. Чөлөө шидэлтээр лигт 28 явжсэн байна. 28. Тэгээд энэ баг шал урсан. Curry гэхээсээ илүү багт те. Тэгээд багтны Багийн одоо яг хэрэгтэй хийж чадахгүй байгаа гэсэн зүйл юм. Тэг зөвхөн тоглолт гэхээсээ илүү одоо нөгөө нэг Jimmy Butler-ын тэр нэг уур амьсгал гэх юм уу? Багт авчирсан уур амьсгал нь бас аюу том байгаад байна. Нөгөө нэг Буцаагаад энэ Draymond Green, Stephen Curry гэсэн хүмүүсийг нөгөө ялах тэр нэг хүслийг нь өдөөцсөн юм болов гэж харж байна. Draymond Green-ийн хувьд ч гэсэн бас харахад таатай байгаад шүү дээ. Тоглолтыг харахад. нөгөө нэг аналистууд нөгөө анх нөгөө Butler суралцсан дараа юу өөрчлөгдөх вэ гэсэн чинь өчтөрийн Warriors өнөөдөр өөрчлөгдөхгүй адилхан байна гэсэн хүмүүсүүд юу өөрчлөгдсөн бэлээ. Стивен Эсмит тэгж хэлж ирсэн. Гэсэн чинь тэр хүн одоо бол ингэж ярьж илээ өчтөрийн үед. За юу гэж ярьсан юм. За хэрвээ Draymond Green нөгөө ганцаар суул нөгөө гараад байгаа шүү дээ. Суул 3 дээр үлдээд байгаа шүү дээ. 3-аас хийгээд байгаа. Тэрийг хийгээд их юм бол финалт ч үргэлжлэх боломжтой. Одоо бүсийн финалд үргэлжлэх боломжтой байна гэдэг. Тэр хүн тэгж өөрчлөгдсөн юм. Одоо энэ хоёрын хамт тоглосон 15 тоглолтын статистикийг харангуйч зүгээр Stephen Curry-гийн хажууд те сайн хүн ирчгээр Curry-гийн стат дагаад өсчихөж байгаа байхгүй тоглолтод илүү амархан болцсон байна гэдэг нь статистикаас нь тодорхой харагдаж байгаа. Нэг талаараа илүү сул гарахад илүү амар болчиход байна те. Өмнө Stephen Curry ганцаараа жишээ нь байгаа тохиолдолд Steph-ийг л хамгаалж юу юм болчих гэдсэн бол одоо тэгж дураар нэрхэж болохгүй болчиход байна л да. За тэгээд тоглолт бүр дээр энэ хоёр талбай дээр байхдаа Jimmy нэг 7-8 нэмэхтэй. Steph нэг 9-10 нэмэхтэй байсан байгаа байхгүй тийм. Одоо танаас асууж байгаа Баясагаас эхлэе. Баясаа ер нь Warriors-ын хэр аюултай болсон бол яг одоо зүгээр яг одоогийн байдлыг харахад аюултай байлгүй яах вэ? Jimmy Butler-ын солилцоог ярьж байхад нэг юм зүйл хэлжээсээ санаж Jimmy Butler-ыг авсан баг ер нь бол автоматар контендер гэж яригдэн шүү дээ. Яг зөв Warriors дээр нэмэгдэхэд бол яг хүлээлт арайч ийм огцсон иргэнэ гэж бодлоо. Яг зөв нөхцөлөдлийг харах юм бол Jimmy Butler өөрөө маш том драмаг хуучин багтаага үүсгээд тэгээд үүнээсээ болоод одоо өөртөө сөрөг зүйлсийг дагуулж гис тэр нь одоо тоглохгүй байх ч юм уу те цалингаараа тавруулах ч юм уу. Тэг яг юм байхаар нэг хүн яг тамирчин хүн гээд өдөр болго гэдэг юм хийж чадахгүй болохоор нэг юм өөрт нь дахиад илүү за би одоо ингэж юу хит гүжих юм бол асуудал бүр хит буруугаар хийж болох юм байна гэдгийг өөрөө олоо харсан болов уу. Тийм учраас энэ хүнд илүү би дахиад би Miami байсан шиг юм одоо юу гэх юм бэ? Үйлдэлтэй сөрөг зүйлсийг харуулахгүй шүү гэдсэн бодол өөртөө төрсэн баг. Тэгээ мэдээс агсан хүмүүс санаж ирсэн ойлгомжтой. Тэгээ Jimmy Butler угаасаа л лигийн топ тоглогчдын нэг тэр утгаараа ингээд ирээд нэг багт огцон өөрчлөлт явуулчихлаа. Тэгээд тэр Warriors үнээр азтай байлаа. Jimmy Butler-ийн нэр Warriors-тай холбогдож байхад Stephen Curry, Steve Kerr хоёр зогсооцсон гэдгээр анх гарч ирсэн шүү дээ. За энэ багийн уур амьсгалыг тэр чигээр нь алчаа. Draymond Green-ээс санаа зовдсон гэдэг байгаа шүү дээ. Энэ хоёр хоорондоо зохицохгүй бол энэ хоёр бие биенээ төр тарайчвал тэгээд энийг бид нар хинч хянч чадахгүй шүү гэдэг байдалтай байсан учраас энэ эхний хоёр талын холбогдож исэн зүйлс дээр Steve Kerr, Stephen Curry зогсоогоод гэхдээ өөрсд нь нэг цаг хугацаа яваад солилцооны цонхаагтаас өөр ирэх тоглож авах боломж болдоогүй. Тэгээ явж байгаа харин Butler дээр гинтийн зүйл бол ирсэн. Тэгээд нүдэ олчлоо шүү дээ. Гайхалтай. Йоо анарт юу гэж бодож байна? Ерөнхийдөө аюултай баг уу? Одоо Western Conference-д. Мэдээж NBA-ийн финал гараад үзсэн Jimmy Butler те NBA-ийн аварга аваад үзсэн. Stephen Curry, Draymond Green гэх энэ туршлагатай тоглогчд яг санаа зорилго нийлээд нэг зорилгын төлөө тоглохоор мэдээж плей-офф таарсан багтаач гэсэн ер нь амаргүй байх нь бол тодорхой л гэж бодож байна. Ер нь бол амжилт үзүүлвэл ер нь хааш явах боломжтой. Яг хөө хэдийгээр одоо 14-1 гэсэн амжилтыг үзүүлсэн байгаа ч гэсэн ер нь ротейшнд нь сул талууд нэлээд байгаа ялангуяа төвийн байрал дээр жоохон асуудал байгаа болохоор яг бүр тэгж аврагын талаа гарч ийн гэсэн мэт энэ хамыг бол одоо өгч чадахгүй тий. Куминга ирсэн. Куминга ирээд гэхээр нөгөө за Кумингаггүй уусаа энэ нийлийг их хотод тоглолт байлаа шүү дээ. Тэгэхээр ямар ч 14-1 гэдэг амжилттай явсаар яваад Кумингага авчирчлаа тий. Куминга ирээд 2 тоглолт ороод болчихсон тий. Кумингагийн нөлөө хэр байх вэ? Кумингагийн нөлөө их байл байх уу. Тэгээд дээрээс нь бас өндөр одоо нурууны асуудал ярьж байгаа өндрийн асуудал тэгэхээр энэ дээр Куминга ирж байгаад нь бол мэдээж сайн мэдээ авах гэж бодож байна. Дээрээс нь яг зөвөр
нэрсийг ингээд цаасан дээр бичиж харах юм бол сайн танигдахаар ч юм уу сайн мундаг гэж бодохоор хүмүүс ерөнхийдөө цөөхөн болов гэж бодож байна. Зарим нэг тоглогч бол барыг саяхан шинээр шахуу мэдж байгаа тийм тоглогч нар байгаа. Тэгвэл эдгээрт Стив Кер гэж засгалжуулагч байгаа. Тоглолтыг сгсэн хүмүүс систем нь байгаа учраас Стив Кер ямар ч тоглогчийг багтаа уусгаад тоглож чаддаг, ашиглаж чаддаг гэдэг нь ойлгомжтой байдаг учраас миний хувьд бол бас нэлээд аюултай баг болох болов уу гэж бодож байна. Дээрээс нь яг одоо гарч байгаа Jimmy Butler-ын тоглолтыг бас энээсээ улам илүү ахих болов уу гэж бодож байна. Плей-оффын Jimmy Butler ирэх юм бол магадгүй энэ оноо 20 оноо хүрэх боломжтой болов уу гэж харж байна. Тэгээд нэлээд үзүүштэй сонирхолтой тийм амархан даваа бол ямар ч сан Golden State Warriors биш болчлоо. Нөгөө талаар яг анартаа бас хэлмээр энэ хараахан бас финалд хүрнэ гэдэгт бол итгэхгүй байна. Гэхдээ энэ баг авраг аавна гэдэг ярианаас холуур байсан юм авраг авч чадсан баг учраас бас жоохон бус багууд ер нь айцтай л баг. Айцтай л баг. Би болохоор одоо ер нь бол зүгээр энэ плей-оффт сүүлийн хэдэн жил болохоор ер нь танаа төвдөө гайгүй тоглогчтой баг төрүүлээдсэн бол энэ жилийн плей-оффоор яг жижиг тавт буцаад тоглоно гэж бодоод байгаа. Draymond Green, Kuminga хоёрыг хамтдаа тоглуулад Jimmy Butler-тай тэгээд ингээд тоглолцох болов уу гэж бодоод байна. Тэгэхээр яг хөө зүгээр ганц сул тал байгаад байгаа нь хамгаалалт бол үлэм хэмжээгээр сайжирсан. Gary Payton олон минут тоглоод эхэлсэн. Pajamski-гийн плейсээр гэдэг нь. Тэгэхээр сэлгээний оноо авалт нэмэгдэнэ. Гэхдээ шидэлтэн дээр учир дутагдал байсан хэвээрээ л гэж хараад. 3 шидэлтэн дээр. Тэр л зүгээр төрүүлэхгүй байх нэг шалтгааныг нэрлэгвэл би шидэлтэл гэж. Харин уусаа гэсэн нь Green шидэлтүүдээ унгаа сул гараад байгаа юм шидэлтүүдээ гэдэг юм бол аюултай байх юм байна. Тэгээ дээр нь бас Jimmy Butler сүүлийн Майамид очсноос хойш анх удаага мэдгүй ер нь Миннесотагоос хавуулаад ингээ бодохоор сүүлийн бараг 10 жилд анх удаага багийн номер 2 дахь лидерийн Ройло яг өөрөө ухамсарлаад яг номер 2-ын дүрээрээ тоглоод бусаддаа тэр дамжуулалтын тоон хүртэл ерөнхийдөө Майамид байсныг бодвол арай гайгүй гэсэн. Тэгээд зөвхөн сүүлийн дамжуулалт биш байгаа байхгүй. Жими гол дээр аваад задалдаг тэр ингээд дамжуулалтын эхлэлийн холбоос нь бас болдог болчиход байлаа. За бид нар угаасаа юу нийлээ ярилцах угаасаа төхөөд угаасаа одоо яг нэг 6-аас 10 дугаар баг ч бүгд нэг хоёр тоглолтын зөртэй байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар нийлээ ярих баг багуудыг. Бас өрн төслийн дараагийн нэг тоглолтыг шууд үзье гэж бодож байна. Тэгээ яг одоо шууд Lakers-с эхлэе тийм ээ. За LeBron James гимтсэн. Гимслээс хойш Lakers 4 хожигдчиход байсан тийм ээ. За гэхдээ бол үнэхээр чанга хоёртой байсан. Аядан тоглолтууд байсан. За тэгээд өнөөдөр бол яг буцаад талбай дээрээ Phoenix Suns гэж авсан байна. Донч ч юм тоглолтод тоглоогүй шүү дээ бас тийм. Phoenix Suns сүүлийн 2 тоглолтонд Ryan Dunn, Nick Richards хоёрыг Bradley Beal, Devin Booker, Kevin Durant-тай хийж байгаа тийм. Plumlee байлгүй тэгж бас хэлжлээ. За энэ тоглолтууд эхлээд ерөөсөө нэгдүгээрээс эхлээд ерөөсөө Lakers 17 оноод эргүүлэг авах гэсэн тоглолт шүү дээ. Би бол маш муу эхлэх гэсэн гэж хэлмээрээ. Эхний үедэр Лука 13 авцсан байхад юуны Санс их 3 нийлээд 11 он авсан байсан. Ингэж хэлсэн тий. Эхний хагас бүр 17 гэж хэлсэн шүү дээ. Тий. Энэ нь зүгээр эхний үеийг яриад байгаа юм уу тий. Тэгэхээр чи тэгж муу эхлүүлсэн. Jackson Hayes гимтлээсээр гэж ирсэн тий. Монстер юу зөвхөн сайн тоглосон. Жоохон улмал дотор хоололоод байна да тий. За тэгээ уул нь бол плейн руу баг нөгөө хамгийн ойртоод баталгаажчихсан гэдээ бид нар шууд ярьж байгаа шүү дээ. Яг одоо даад суугсан. Унж байгаа уусаа ямар ч боломжгүй болчиход байгаа гэж. Тэгэхээр 10 дугаар байр. 10 дугаар байрных нь одоо юу бол гараад ичээд байгаа шүү дээ нэг тий. Гэхдээ энэ баг үнэхээр болохгүй байгааг бид нар маш олон тогтоос гарч байна. Одоо харсаар байна. Уул үлрэл дуусах гэдэг. Тэгсэн утга үлрэл дуусгаад 10 хэдэн тоглолт үлдсэн байдаг. Энэ баг ерөөсөө сайжрахгүй хэврэл байгаа гэдэг. Энэ баг яах ёстой юм бэ? Баясаа. Яг ч ингээл уунаа шүү дээ. Одоо ямар одоо нэрийгсээ Phoenix Suns одоо авралгүй болчихлоо гэж харагдав. Тийм. Яг юу ээж магадгүй. Үргэлж карьерийн турш топ дэвшин тоглоод дандаа багтаа дандаа тэрүүлэх ихний сонголт байсан хүмүүс
карьерийн төгсгөл рүү нэг өөрөөр ролоо шинэ үүрэг ролыг хүлээж авах ухамсарлах гэдэг маш хэцүү асуудал байна. За одоо би сүүлийн үед над Phoenix Suns-тэй бодож байгаа бол энэ баг Devin Booker-ийн баг Kevin Durant-ийн баг үзвэл та дөрөв юу гэж хариулах вэ? Миний хувьд бол Devin Booker юм. Гэхдээ яг бодит амьдрал дээр тоглолтыг харахаар тийм биш байгаа байна. Тийм. Тэгэхээр харин би зүгээр миний зүгээр одоо зүгээр нөө нэг энэ баг ингээд нэрсийг харахаар учиргүй мундаг гэрнэ гажууд нь хаана байгаа юм бэ гэдэг асуултыг би сүүлдээ өөрөөс асуусан байхгүй юу. Тэгээд ингээд тоглолтуудыг үзээд хахаар асуудал нь Kevin Durant л юм шиг санагдаад байна одоо. Яг Devin Booker-т ингээд итгэсэн шиг энэ чиний багаа ингээд итгэсэн шиг итгээд өөрөө хоёр дахь сонголт гэдэг үр хөрөөлийг яг 100% авчвал зөв тэгвэл өөр тэрнээс өөр гаргалаа надад бол үнэхээр. Гэхдээ яг юу яа л да бид нар яг зөв Suns зүгээр ярьж байгаа. Уул Suns биш бол бид нар Lakers-ийг жоо ярих хэрэгтэй. Одоо Lakers сая 4 дараа хожигдсон байсан гэдээ ярих чаас яг зүгээр Suns-ийг зүгээр орж ирж байгаа зүгээр ярьж байгаа байхгүй. Ер нь Suns-таар ер нь одоо тэгэхээр ич одоо ямар ч одоо гаргалгаа байхгүй шүү дээ. Одоо ингээл яг энэ бүрэлдэхүүнээр ингээл дуусах хэрэгтэй. Гэтэ яг Аз болж бид ирсэн нөгөө өмнө ирсэн нөгөө Аз болж плей ийнийх нь 10 дугаар байр нь баг баталгаачаад байгаа. Ер нь бол тэгэхээр энэ дээр энэ баг бол угаасаа цаашгаа ямар ч баясагийн сайс дээр санал нийлж байгаа. Ямар ч засал байхгүй. Нийлж байна. Аз бол аз биш бүр ял болоод байгаа юм шүү. Одоо 82 тоглол дуусчмаар юм шүү. уул тэгсэн чи плей гэдэг юм Тэгсэн чи дахиад тоглох гээд. За бүгдээ юу гээр Lakers-ийг ярьцгаая да. Lakers болохоор бүсийн 2 дугаар байр руу орсон байсан. За тэгээ тэрнээс хойш шүү. Тэрнээс дараа 4 дараа чогтоод өнөөдөр ингээд Suns-ыг харин тавпад. Гэтэ энэ бол үнэхээр Хизүү баг байна өө. Хизүү багуд байна өө. тий чанга байсан. Эндээс ганц бүгдлийг л тооцоолдог. Гэтэ бүгдлэнд очигдсан юм тий. Тэрнээс бус нь бол үнэхээр хэцүү чанга байсан. Дээрээс нь бас LeBron байхгүй. Тэгээ дараас нь бас ихтэйхав Lakers одоо бол 2 дугаар байраас унаа 5 дугаар байрал орсон байгаа. Бусад багууд нэр нэлээд бас сайн тоглоод байна. Яг нэг удахгүй ярилцсан. Тэгээд Lakers дээр их юм тулгаан харин Lakers. Lakers яг л Warriors-тай адилхан шүү дээ. Яг энтэйг бол тэгэл бас аюултай барьцгүй баг болцсон. Гэхдээ яг төрүүлэх хэмжээнд бол харж чадахгүй байгаа. Гэхдээ зүгээр яг төрүүлэх багт гайвалдаг нэг улиралд нэг ганц нэг баг гайвуулсан тохиолдолд шүү дээ. Өөрсдөө төрүүлэхгүй юм байж яг нэг замын цэвэрлээд өгчдөг. Тийм хоёр баг л Warriors Lakers хоёр. Тэгэхээр би энэ хоёрыг 4-5-аар гараад ихний хэлжинд хоорондоо сайхан таараасаа л гэж хүсэж байна. Ямар цав юм бэ? Өөрсдөө ч гэсэн үзэхэд гоё л Чааг ийм муухай юм яа гэж бодсон шүү дээ. Яг юу гэнэ аюултай харин үнэхээр аюултай байхгүй шүү. Эхний шатнд OKC-г бол мултлахад бүр гайхаад тахааргүй ийм л хоёр баг тийм. Хьюстон бол бас мултай шүү дээ. Хьюстон мөстөнг бол бүр хожиход бүр боломжтой. Бүр боломжтой шүү дээ. Бүр боломжтой. Чи ихтэй сая ямар зав юм ярьч вэ? Хооронд 4-5 дээр гаргаж чинь. Ер нь явж явж тийгэндээ. Зав юм ярих. Ер нь явж явж байгаа байхгүй тий. Одоо үлдсэн тоглолтуудаа ингээд юм яг монд байгаа. Одоо 5-6 байгаа даа шүү дээ. 5-6-д байгаа даа. Гэхдээ яг нэг баг нэг ч хожигдохгүй байгаа байхгүй. Тэгээд Тий. Нэг тоглогч нь ирснээр нэг тоглогч 6-аар хожиж байгаа байхгүй. Тэрийг удахгүй ярина. Lakers өөрийнх юм юу вэ? За LeBron мэдээж удахгүй юу иргэд Яг орсон. нь LeBron-ы бэртэл нь нэг талаараа хожигдож байгаа ч гэсэндээ нөгөө талаараа багтаа аюу хэрэгтэй болчлоо. Амралт болчихно. Тий, амралт болчихоо. Тэгээ LeBron плей-оффийнхоо үеэр яаж хийж агаад ямар нэг амралт өөртөө гаргадаг гэсэн юм гарцсан байлээ. Тэгээд бэртэл магадгүй идэгцэн шийдэж магадгүй ч гэж ярьж байгаа шиг байна. Тэгээд ямар ч байсан LeBron-ы амарч байгаа нь бол маш сайн хэрэг байна. Нөгөө талаар Lucas зарим нэг тоглолтод оролцохгүйгээр ингээд зарим тоглолтод бас багийнхантайгаа оролцоо. Яг л Lucas энэ багт ирээд бас шинэ хүн шүү дээ. Тийм учраас бас удирдлын төгсгөл рүү бас багийнхантайгаа тоглоод ойлгосноос арай илүү нэмэгдүүл илүү дээр юм болов гэж бодож байна. Энэ хоёр бол хамтдаа байхдаа ямрыг нь бол харсан. Хоёрдугаар байр хүртэл явцыг нь харсан. Мэдээж төвийн байрал дээр бол дутагдaltaй тал байгаа. Алекс Ленгийн хүнийг авчирсан тэгээд тэр хүн байна. Алексаа болохгүй л байна. Харин бас таарч өгөхгүй л ах шиг байна тий. Тэг яг талбай тэрний цөөхөн итгэмээр гарвал гарахгүй баг. Тэгэхээр төвийн байрал нь асуудалтай хэвээрэл тэгэл орох нь байна. Тэгэл хоёр суперстар яаж чирж тэгэл харах нь л дээ. Андраа гэхдээ 4-5-аар хязгаарч энэ хоёр баг хоорондоо таарчлахгүй шүү дээ. Тэр бол миний барьж шүү дээ. Зүлийн зөвшөөрнөөс тий. Болно шүү дээ. Та нар тийм зав. Ер нь бараг явж таарах байх. Тийм байлаар юм ярьцгаа чи заяа ер нь зүгээр гоё үстэй. гоо яг хамгийн их фэнтэй хоёр баг гэдэг нь гоё болчих болох юм. Тоглолт нь ч гэсэн шууд олон тоглолт харагдаж байгаа юм шүү дээ. Гоо гэхдээ зүгээр өөр багуудаа янзалчаад гоё тааруулдаг юм шүү. Янзалчаад Яг хоо Houston Memphis энтриг янзалчаад доод горж ирэх боломжтой тийм зав юм байна тий. За одоо нэг багийг ярих хэрэгтэй бид нар. Тэгээд нөгөө унаад исэн баг уулна. Нэг тоглогч нэгтэл
Манфлит гэдэг тоглогч ямар багтаа чухал үүрэгтэй тоглогч юм бэ гэдэг нь шууд хэлж болно тийм ээ. Болно. Энэ тоглогч эртэл ямар байлаа 8 дараад чөлсөн байсан тохиолдол байсан шүү дээ. Ууланд 1-2 байранд бас тасарсан явжсэн шүү дээ үсэг тийм. 8 дараа чөлжтэй бүр чи хэдрүү боллоо. Хоёроосоо 4-5 руу чулсан байсан баха. За тэгсэн Манфлит ирсэн. Манфлит ирсээс хойш буцаад баг сэргэлтээ авсаа. Талбан жанж ирсэн гэж. Чикаго Буллс багтаа тоглосон бол бид нар үзчихсэн тийм ээ. Энэ багт нэр ингэсэл нэг супер одистчүүд энэ бас л ёстой эвгүй баг болно да. Энийг үнэхээр Inbetog яриад байгаа тий. Ганц л юм туттайгаа суперстар алгаа гэх тий. Туршлагын талаа тэрнээс шүүл ганц юм Manflит болчиход байгаа байхгүй тий. Яг ганц ч биш л дээ. Энд чинь энэ орж Manflitийг байхгүй оронд ч бас шингүүнч байгаагүй, ийсэн ч байгаагүй. Тэр чинь олон хүн байсан байхгүй тий. Тийм шүү дээ. А энэ сая миний нэрлдэг 3-аас хамгийн түрүүлж ирсэн Manflit гэхгүй яг энэ. Ийсэн шингүү очиж яг 6 дараалал тоглолтын өмнөх өдөр нэрцсэн юм. Ийсний гараанд гарч байгаа үед Хожихгүй байгаа. Ванлит ч бол сүүлийн 3 ажил дээр л байгаа. Тий. Эхний 3 дээр нь байна. 3 мэдээлэл байгаа. Гэхдээ ер нь тэр тоглогч Хөнгөн хомгаа хандаад байна. тэр тоглогч би өөрнөөдөө хэлж байгаа байхгүй. Тэр тоглогч ихээр халбан жанжин ирчихэж байгаа байхгүй уусаа. Энэ чинь энэ багт одоо яг үндэ нэг хамгийн дуртагтай шүү дээ. Тийм. Тэгээ яг энэ багт одоо зүгээр миний зөв анзаараад байгаа юм. Нөө нэг жинхэнэ багийн сагсан бөмбөгч одоо болцоод байна л та. Одоо үндсэн 5, тэгээд үндсэн сэлгэнээс ажилтдаг үндсэн 3 хүн ч юм уу байхгүй бол хэнийг нь байхгүй бол ямар ч тожигч магадгүй болчиход байгаа байхгүй. Тэр яг нэг жинхэнэ нэг бүрдсэн цул болчиход. Тэгэхээр яг зөвхөн нэг хүн дээр ихээр хэцүү болчиход байна. Багаараа сайн байж ижилээ. Баг бүтэн бүрэлдэхүүнээр байж ижил сайн. Одоо чинь ийсэн гараанд гарч тоглож байгаа 10 тишон юм авдаг шүү дээ. Эсвэл нэг 6 оноос заримдаа бүр оноочгүй тоглодог. Хамгаалалтын Олон өрсөлдөгч угийн од тоглогчийг хамгаалдаг. Тэгээд гараанд гараад ийснийх нэр гараанд гарсан үзвэл би баг хасахтай байжсэн нэг ховор авсан даа энэ бол. Дандаа нэмэх 10 хэд. Ийсэн Томпсон хоёр ер нь байхад тэгэл энэ баг чинь хамгаалтаар авсан ялаад байгаа шүү дээ. Хьюстон Рокетс гэхдээ бол энэ өдрөд бол бид нар үнэхээр магтчихл байгаа. Угаасаа тэр энэ юм буусгүй шүү дээ. Бүр топ 2-т явцсаар байгаа яг сая тэр яалтч тэр 2-3 тоглогчийн бэртэл гимтэл гэдэг зүйл энэ багийг жоохон догшинтагтаас гэхдээ бол аз болж одоо нэг удирдлийн төсөл буцаад бүрэн юм дээр орчлоо шүү дээ. Тэр энэ Хьюстон Рокетс гэдэг багийг ер нь хэр харж байгаа ханараас эхлэе гэж бодож байна. Хэр аюултай баг вэ? Цаашаа. Аюултай бол яг л байрлал бүр дээр чадвартай тоглогч нар байгаа. Дээрээс нь атлетик, хамгаалалт сайтай, тасгалжуулагч сайтай. Энэ баг тэр нь ихний шатанд апсайдыг одоо юу гэдэг боломж бол хамгийн өндөр байгаа баг. Detroit Pistons нэр бол хамгийн өндөр нь гэж харж байгаа тийм. Шууд тийм. Тэгээ одоо яг гинт бэртлээс яг зөв үедээ бүх тамирчид нэргэж ирээд бүтэн багаараа ингээд тоглолтоо тэгээд яг плей-офф ороход бол моментум сайтай л авах юм шиг харагдчих. Тэрийг Хьюстон дээр. Яг уу бүрэлдэхүүний хувьд бол аюу гоё таалагдж байгаа. Гэхдээ плей-оффын яг энэ цуврал чухал хожил авах хэрэгтэй тоглолтуудад хэн нэгэн юу хийх хэрэгтэй баха. Step up урагшаа хийж ямар нэг манлайлыг авчих хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд Jalen Green энэ удирдлийн туш бас заримдаа орон гарan байгаад байгаа. Шингүүн бас зарим тохиолдолд бас сайн тоглож чадахгүй байгаа. Тэгэхээр энэ боёс яг хэн нэгэн тийм тогтмол сайн тоглолтыг авчрах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгэх юм бол ялч өрсөлдөөн үзүүлэхээр сайн баг бүрдсэн байгаа л. Би тулгаа юу гэж бодож Хьюстон Рокетс гэдэг баг бол мэдээж хэрэг өөрсдөө юу ирээдүг бол вижн гэж харчиж байгаа шүү дээ тийм ээ. Яг бол харин харьцангуй харин тэгж их олон жил харин нуссангүй шүү дээ. Харьцангуй хурдан гараад ирлээ багийг. Нэлээд сайн баг гараад ирлээ. За цалингийн зэсмэсийг харах юм бол боломж байгаа. Их ч дахиад нэг супер тоглогч авчих бүрэн боломжтой баг гэж хараад байгаа байхгүй юу нэмээд. Дээрэс нь Америкийн бас топ 4 одоо хамгийн том 4 одоо хотын нэг шүү дээ Хьюстон тийм ээ. Тэгэхээр энэ багийн ер нь ирээдүг чигээд энэ жил бол ажиллах байх юм болчихсон баг бол тийм. Яг дараа 100 авчирч болно. Гэхдээ авчрахын тулд заавал Ванлитээс салах хэрэгтэй болно л доо. Тэгэхгүй бол тэрний дараа жил Амин Томпсон таар 92 тоо гэрээс унахгүйгаа мэдэгдэж байгаа болж хувирна гэсэн үг байхгүй. Тэр хоёр бол ирээдүйн төлөвлөгөөнд заавал орсон байгаа. Тэгэхээр энэ 100 Jalen Green, Fred VanVleet хоёрын айл нэгээс заалшгүй салах бах. Яг энэ бүрэлдэхүүнээр байвал би плей-оффын баг байгаад ах юм байна гэдгээ бол бас харчих байх тийм. Хьюстон Рокетс ч бас авраг аваад үтцсэн баг. Мэдээж хэрэгтэй амбицнаас тийшээ бас харж илээд байгаа тийм ээ. Тийм л том баг гэж. Баясаа. Юу гэж. Энэ үйлрлийн хувьд бол яг зөөр эхний шатнд нэг давчин давхгүй байх гэж харж чадхад харахгүй л байна л да. Эхний бол давч болов. Тэр нь өрсөлдөгч нь Warriors байна уу, Lakers байна хамаагүй. Таарсан ч хожих болов гэж бодож байна. Тэрнээс чааш харин өрсөлдөөн одоо эхний шатыг давна гэдэг чинь бүсийн шилдэг дөрвөн баг үлдэн. Тэр өрсөлдөөнд арай жижигдэх. Жижигдэх юм чинь. Тэгэхээр тэр нөгөө нэг сайн хийдэг
Зөв магадгүй зүгээр Lakers-үүд Warriors хоёрын аль нэг нь фэнүүдийг л гомдоох юм да. Тэр шин Rockets-гээ баг түрүү ярьлаа шүү дээ. Маа баажаа Houston хотын талаар ярих болгондоо айгуу сайн мэдээлэл нь Америкийн дөрөвдөг том хот гэдэг байна ярьдаг байхгүй юу? Үнэхээр том хот тэгэхээр том амбицтай л байна гэсэн үг. Тийм. Джеймс Харден гээд тоглогчоо судлаад 9 жил Майк Тентни гээд хоёр үнийг хүлээж энэ утсаар хамаг юм өрсөн байхгүй юу? Тэгээд 21 онд Харден яваад Харден явахаас өмнөхний 3 жил бол энэ одоо хэрүүл аав хийгээл цуцсан шүү дээ. Хүмүүстэй сошиалаар ирдэл тэ. Чи Houston Rockets-ийн нэг ясын цайлгсан юм. Зүгээр нь тэрнээс хойш ийм гоё баг ерөөсөө болсонгүй. Ийм богино хугацаанд ийм гоё баг бүрчиж байгаагүй. Green-ос 100 Green нөө шингүү нөө гэдэг сонголтын дээр багийн удирдлага зүгээр нэг хүлээцтэй байсныхаа үр шимийг бүтчлээ л гэж харж байна. Энэ 100 бод энэ хоёрын нэг нь бол явах нь бол ойлгомжтой. Нэг тийм. Арай өөр нэр том нэр орж ирэх нь бол ойлгомжтой. Би бол тэгж л харж байгаа. За бүгдээ standings-аар хэлэх үү? Өрөнд төсвийн standings бол одоо хамгийн тодорхойг байгаа гэж шууд хэлчих болно шүү дээ. Юу ч болж магадгүй одоо эцсийн өдөр шийдэгдэнэ. эцсийн өдөр шийдэгдэнэ. 8-д явж байгаа Clippers одоо жишээ нь 2 лөө орчихсон боломжтой байна. Тийм 5 хожил хэмжүүтэй тийм. За тэгэхээр өнөөдөр Даллас бас ахаа хожигдсон байгаа байхгүй. Феникс өнөөдөр бол хоцсон бол наруу орох байсан. Гэхдээ болоогүй л байна тийм. Өнөөдөр ер нь бол Цэн бол баг Phoenix тэр жигтэй болт. Ер нь бол зүгээр байрлал тодорхойлохоос эхний 8 плей-офф байгаа. Баг уу тийм баг тийм. Kings Dallas Kings Phoenix хоёрыг хожиж байгаа. За үнэхээр азаар л хождог юм бол би бол яг агуулга багийн агуулга харах юм бол Minnesota Clippers-ийг хожиж байгаа харж чадахгүй байна л да. Гэхдээ хин ч хэдгээр орж болно гэдэг л байна л да. Яг одоо тэр 8 дугаагаа Кистэйг 2 дугаар орох боломжтой байхгүй юу? Бүхэн болцоод байгаа. Тийм. Ер нь бол явж Lakers Warriors хоёрч плей-ин тоглож болно шүү дээ бас тийм. Бас унаад тийм. Тэгээд тийм үнэн шүү дээ. Ер нь энэ хамгийн одоо өстөө нөгөө барьцгүй гэж хэлж болох одоо энэ жилийнх ер нь сүүлийн 2 жилийн байсан. 4 жил бас хамгийн сүүлийн өдөр шийдэгдсэн шүү дээ. Энэ жил яг адилхан болох гэдэг. Тэгэхээр энэ бол одоо гэхдээ энэ нөгөө хэлээд байгаа шүү дээ. Дээр нөгөө хэлсэн шүү дээ өнөөдөр. Энэ бол гэхдээ яг энэ юуны буруу юм аа гэдэг. Энэ Phoenix-аас шиг багуудын буруугаас болж ийм болоод байна гэдэг ярьсан шүү дээ. Одоо болтоо юугаа яахгүй биднийг урт худлаа ярих төрөлж чинь гэдэг. Энэ баггүй Phoenix хин ч итгэн шүү дээ. 3 их гурван төлөвлөсөн. Алаад гэдэг ямар ч алхааргүй юм байл шүү гэдэг одоо Raptors-оор хэлчихье. За тэгээд хэсгэрмийн дараа бүгд эргээ уулзцгаая. Энэ бит тавтаа гарцаасан. За дорнод тарин одоо бүгд сая бид нар өрд үсэг ирсэн ч одоо дорнод ирж болно үстэй. Тэгэхээр шууд нэг томс хэлчихэ тийм ээ. Miami Heat, Memphis. Энэ тоглолт эхэлье. Бүгдээрээ. Тооны Айлны өмсгөлийг яарсан юм шиг. Дугаар юм уу тийм. All time first team defense гэж. Заваа багч юу тийм. Хүмүүс ч одоо заваа гэж ирдэг юм шүү дээ тийм. Гой гэж ирдэг. Монгол хэллэгт. Станы заваагаар. Заваа гэдэг шүүгээ. Хэзээ ч гой гэж хэллээ. Тэсээ яг тэр нөгөө хэлгэн тийм боловч үнэхээр мундаг л гэж хэлж байгаа. Тэрнээс Скорыг бипинж. тэг яг нөгөө чиний одоо яадаг тоглогч нарт чинь бол яг муухай авахгүй тийм чинь. Довтлож байгаа тоглогч нарт. Тоглолт тоглогч нарт жинхэнэ заваа байгаа байхгүй тийм. Яг Miami-ийг ярихаас өмнө Memphis-ийг тоон дээр нь бас хожиж байгаа баг энэ яриад авах хэрэгтэй шүү дээ. Memphis амар байгаа шүү дээ гүндээ. Аа тий. Бид нар юусе Memphis-ийг яг энэ жил жингээ юусе ярихгүй байгаа байхгүй. Яагаад тэгэхээр шүү дээ яриад байгаа. Тэгэж ихэд одоо бус байгуучиг Яг онцолж бүр айхтар сайн яриаг үзсэн дээ. Чимээгүй бол яг Одоо нөгөө нэг довтлогоо бол хамгаалтын үзүүлэлтийг гаргаж байгаа шүү дээ. Лигийн хамгийн сайн эхний 5 баг гэдэг. Тэрэн донд бол Memphis бүр дандаа явж байгаа шүү дээ. Айл айлангууд яриад нэзүүн яриалаа. Олон яхаа нөгөө нэг ийм юу л юм л да. Зах зээл нь жижигхэн тэгээд жам орон томото болсноос хойш хил амд өртгөө олчиж. Тэгээл зүгээр хийдгээгээл яваад байгаа болохоор нэг ярен сэдв болохгүй л байгаа. тэр нь ч ихтэй багтна айгу pressure багтаа одоо зүгээр бах харин сүүлийн жил хагас эхлэм үдсэн залуучууд шүү дээ. одоо дарамт багтаагаа Гэхдээ энэ өмнөх өгсөн шүү дээ. Ер нь орчнын Memphis ийм хүлээлттэйсэн шүү дээ. одоо бүсгийнхаа тэгэл контендер болцсон тийм ихний 2 3 гэж явчих тийм ээ. Тэр чи өөрөө гэсэн мөтөөс чимээгүй. Айлтал байна л да. Memphis бол эвгүйгүй. Memphis бол юу яг бүсийн аваргын төлөө ч үлдчихэж байгаагаар харж чадчих байгаа баг. Шууд бүсээ авах.
Гэхдээ шууд нь цаашийн зүгээр одоо түрүүн Весах потенциалын бол Хьюстоныг эхний шатаас цаашаа харж чадахгүй нэг даа шүү дээ. Мемфисийг бол би шилдэг лигийн өргөн төсний шилдэг хоёр багийн нэгээр үлдэхэд гахаад хааргүй тийм потенциалтай баг гэж харж байна. Одоо энэ жил Memphis-ийн Warriors-ос яг хариугаа авч чадах. Одоо нэг хөгшин баг маг гэж яриад хожигдоо явуулсан шүү дээ. Энэ жил боломж хариугаа авах боломж нь энэ жил байгаа байхгүй. За. За. Би төстөө гоё хэллээ. Би сая бол заавал тэнд манайх ичиг явах хэлэх байсан ч юм уу те. Уул өөр баг ярих гэжсэн байхгүй юу? Майами ярих гэжсэн байхгүй бисээ. Бид Мемфисийн дагуур ярьчихлаа. Одоо Майами яриад хөө. За Майамиг хийд баг уул нь өстой жоогоор болохгүй гэсэн. Яаж жаал гэсэн чинь бич баг энэ мэдээлэл савар гарч ирсэн. $7 гараад очсон ч одоо биш те. Хожигдсон. Хожигдчиход байгаа юм биш те. Төгсөлөхгүй. Тэ. Орон гарал яваадсан одоо бүр Дандаа ойрхон хожигдсон. Ер нь бол дандаа 4-4 л оччиход байгаа шүү дээ. Хиро суралцж байгаа хоо одоо тэгээд яг Энэ асуудал угаасаа өнгөрсөн үеэрлээс эхэлсэн юм уу? Нөө нэг өнгөрсөн үеэрлээс яг санаж ивэл яг юм олон дараалж бол хожигдоогүй. Тоглолтын төгсөлийг алдсан тул маш их гарч ирсэн. Тэгээд тэр нь Jimmy Butler-ийн орон гарын тоглолт. Заримдаа Jimmy Butler нөө тоглолт үнждэгтэй холбоотой. Тэг яг төгсүүлж чаддгүй энэ асуудалтай хөвөрлөө. Тэгэхээр Miami Heat-д од тоглож хэрэгтэй гэдэг л ойлгомжтой. Од нь харин Баймада бая юу Тайлер Хиро юу гэдэг асуулт одоо хүртэл байгаа. Үгүй бол шин тоглож авчих уу гэдэг асуулт байна. ихтэй хоёр ихтэй чанга уурсан шүү дээ. Хоёр багийн дүүхээс 5 нь бол үнэхээр чанга байгаа шүү дээ. Үгүй ээ. Тэгээ сайхан үсэлцэл болохоор Бостон үл ийзээ очих хэвчээс. Яа би оног нараа бүр гайхсан гэд нэг хоёр олохроо очсон байгаа юм бах та гэд. Тэвэрхэн байна уу? Сансныг бодох. Миннесотад хамгийн орхон юм шүү 100 100 руу. Chicago Bulls энэ бол хийж очиж юм байна. Хоёр тажигч байж. За тэгээд яг хөө бид нар жоохон байж байгаад нөгөө дорн төсийн юу харна тэгж байгаа тэгээд бас юу харж байгаа Stanley зарж байгаа бүгд бас багуудах ярилцсан тийм ээ. Багууд юу болж байна. За уусаа өрөөнд дорн төсөөр явж байгаа чи дорн төсөөгөө багуудаар тоймодос явъя. Плей-оффын эхний шат явж магадгүй баг байна тийм ээ. Milwaukee Bucks өнгөрсөн жилийн хариугаа авч байгаа даа гэдэг. магадлал маш өндөр болчихлоо тий. Тэглээ. энэ хоёрыг хоо Энэ хоёр ч таарчсан. энэ гоё юу үзүүлж шүү 4-5 Гоё гоё инста гоё. 4-5 дээр үү? Тий. 4-5 дээр тий. Талбайн давуу талаа авах гал Лого л Өнөөдөр тэг хүн тутуу үксэд багс хожигдсон. Тэр тоглолтыг тэгтээ зүгээр харахад бол Milwaukee Bucks өнгөрсөн үлрэлтээгээ бодвол хамгаалтын шилжилт мэлжилт бас арай хамаагүй дээр. Тэгэхээр бас плей-оффт аймаар баг байлаа шүү. дээ. Бид нар ихтэй угаасаа нөгөө Янистай багийг хизээч нөгөө дутуулж болохгүй гэж ярьдаг шүү дээ. Яг үнэн шүү дээ. Янистай баг бол юу ч болж болно те. Лилерд байна. Тэг өөрөө лидертэй байна. Дээрээс Кузмаг авсан бас зүг солилцоо очлаа гэж ярьсан тэгэл. За сэргээр нөгөө багийн ч гэсэн дээ. Өнгөрсөн жил түүхэгдсэн баг шүү дээ. Тэ. Сэн аврагт л үлдсэн. Дутуу үнэлэхээр баг бол биш. Тэгэхээр энэ хоёрын цуурлал өстой гоё тоглол. Гоё цуурлал байна. Дорндоо юм ихний чишний хамгийн гой цуулууд нэг нь болно шүү те. явны гимтэл бэрхтэлгүй болно шүү. Ястаа нөгөө game 7 те. Одоо харин хоёулаа гимтлэх болчихлоо. Ямар ч байсан. Харин нэг гол гол 10 удаа тоглолт үнэхээр азгуутахгүй бол гайгүй. нэг гой мэдэн ёстой багууд их багууд нөгөө бэлтгэл гэмтлүүд маань яг ингээд яваад ороод ирлээ шүү дээ. Тэглээ. Нью-Йорк Никс одоо ганцхан нөгөө Брансгаа үлдээж байгаа хацаа ер нь бол тийм ээ. Том юу гэвэл LeBron хоёрлаа. Леброн хоёр байвал буснагыг уучтаад нөгөө өдөртөн дууссан хүмүүс үлдээд яахгүй байгаа шүү дээ. Оноог хараа. Нэг мэдгэд л 18 он өндөр болсон. 105 84. Ингээд 21 болж байгаа сая 3 шил. Одоо энэс хойш ингээд Indiana Pacers Ран ээж. Маш урт юм шүү. 4 минут. 4 минут юм уу? Уул тоо тусчих байгаа шүү дээ. Сая 3 дугаар үеийн 3 минут дутуу байхад 4 оноо зүртэй байж байгаа үстэй. Тэгэл 3 дугаар үед дуусаад 4 дугаар эхлээд 1 минутын дараа 21 оноо зүр үүссэн. Тэгээ барьж явжаа сүүлд 12 секундтоо нэмхаар тэнцүүлэх хэвээр 3 шидэлтэй алдсан. Тэгээ очиж. Бүгдээ яг ярьсан сая дорн бүсийн хамгийн сургалтад сурлмаад энэ болно гэдэг нэгдүгээр тойргийн тийм ээ. Тэгэхээр хоёр багийн хоорондын улирлын хоорондын юу харьцааг бүгд харьцаа тийм ээ. Хоёр баг ер нь хэрд хоорондоо тарсан. 3-1. Тэрийг харчээ. Найвлагч аа гэхгүй. 3-1. Нэг хожигдтаа хоёр хожигдсан. Нэг ганцхан оноор хожигдсан. Тэ нөгөө айлын бүрт шидэлт. Алдаад шидэлт. Тэ. За ойрхон хоёр тоглож байгаа байхгүй.
Ер нь маш их оноо авдаг юм тоглолт. Дөрүүдээ маш их оноо тоглолт шүү дээ. Янсыг зогсоох боломж байхгүй тийм ээ. Энэ багууд энэ баг хоёр багчийн тоглолтын дөрөв тоглолтыг харахаар ерөөсөө хин ерөөсөө нэг хамгаалахгүй хин их оноо авах вэ гэж тэр нь Гэхдээ яг хоо хоорондоо үздэг юм шүү. би бол зүгээр сүүлийн хоёр тоглолтын дээр нь фокус чараасаа л гэж бодож байгаа. Нэгт Кузматай тий. Хоёрт болохоор тэр удирдлагын эхний хоёр тоглолтын дээр нь нөгөө Арн Смит, Немпарт хоёр байхгүй. Тэгэхгүй Индиана байгаадсан. Хайлберт ч өөр Хайлберт. Тий. Одоо болохоор формонд орцсон, гараа нь хэвэндээ болцсон. Тэгэхээр нэг л гэж харах юм шүү дээ. Нэг харах нь арай бодиттой баха. Энэ бол энэ хоёр эхнийсэн дараа 7 тоглолтоор гарахаар зурлах. Тий. Тэгэхээр энэ цувралыг л бэнтсэн түлээж. Тэгээ боломж нь магадлал хамгийн өндөр болчихлоо шүү дээ тийм ээ. Яг нөгөө дорн төс чинь бас өрөндөө бодвол савлгаа 3 бол ороход хэцүү шүү дээ. 6 жил хожиглийн зөрүү гэдэг чинь амаргүй шүү дээ. амаргүй тийм. Тэгэхээр ер нь баг Энэ цувралыг за ер нь бол нэлээсээ үзэх хэрэгтэй. Ягаад гэвэл лигийн бас том өөрчлөлтийг хийж магадгүй. Хэрвээ Индиана очих юм бол Тийм шүү дээ. Янис багасаа явж магадгүй. Тийм учраас бас нэлээд анхаарал тавьж үзэх хэрэгтэй. Цуврал юм болол гэж. Янаас явах юм бол хаашаа очих юм бол Хаан чатсан тэгэл бүх юм өөр болно шүү дээ. шууд танаас ингэсэн юм шиг тийм байна. игчдийн шууд бүх юм ингээ өөр болно. Houston Rockets явж байгаа юм бол. Miami ч явж байгаа юм. Бүх Жимигээс том нөлөөтэй тоглож байгаа шүү. шүү дээ. Шууд Нас нь ч тэр. шууд багийг контент болгох гэсэн. Ямар ч Тэр бодлоо. Индиана амар том юм шийдэх гээ. Энэ цувралыг заавал үзэх хэрэгтэй. Ер нь гэхдээ цувралыг зүгээр та хэдийн харснаар цувралыг ер нь аль талд нь хөгж байгаа. Одоо яг одоо асуучих. Баясагаас эхлэе гэж бодож байна. Ер нь энэ цуврал дээр яг одоо явбал Cavs биш юу? Bucks уу Индиана юу? Индиана. Индиана коуч гэж юм дээ. Индиана яагаад гэвэл нэг түрүүн ямар баг дээр хэлсэн ярьчих. Яг цагаа болоод нөө бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа юм чинь. Бүгд ямар ч гэмтэл хүртэлгүй болчихсон. За юу тулгаа бас Индиана. Баах. За. Шалтгаан нь ерөөсөө сэлгээ. За. Тэгээ химнэл. Илүү урттай тийм. За, анар арай өөрөх. Анар бол заавал зүрх шүү. Ягаад хожигдох шалтгаан нэг юм хэлж байна нэрээ. Брук Лопез байгаа болохоор хожигдно. Хожигдно. За, баярлалаа. Анар бол бүр батараа өгөр эсрэг талд байх хэрэгтэй. Тийм ээ миний дөө. Lucky Box 4. Дөрөв юу? Дөрөв юу юм? Дөрөв тоглож юу? 4-0. Бүр. Чи болоо шүү дээ чи ярьдаж. Бид 7 тоглох гарна. Таамаг үгээс. Хамаагүй хайр. За 4-0 чи. Би гоё Янс өөр тийш яваасаа л гэж бодож байна. Яа. Гурван энэ юм биш. Би ер нь Тэгвэл бүр NBA бүр гоё болох гэдэг. би дандаа ер нь анар дүүтэг ерөөс сална хэлдэг шүү дээ энэ тал дээр. Ямар тал дээр вэ? Ер нь бакс шүү дээ. Гэхдээ ямар тал дээр санал хэлдэг. Яг ер нь яг ийм тал дээр анар аяг ухаантай юм. Ухаантай 4-0 гэж юу? байхгүй надад. 4-0 бол биш шүү. 4-0 хаашаа. 4-0 биш шүү. Албаар таамаг өгж шүү дээ. Ер нь Lucky хожно гэж бодсон. Тэгээ би бас Milwaukee арайч таас нэг хайч хөвтэй. Ер нь бол Янастай багийг бол хизээч дутуу өнөжлөхгүй гэж байгаа. За тэрнээс за одоо өнөөдөр нэг юм болсон. Дорн төс төр их гой тоглолтсон. Үнэхээр гой тоглолтсон. Хүлээж үзсэн тоглолтыг. Нэгээс эрт болсон те таны хувьд бол Тэгээ эрт болсон те. Тэгээ энэ тоглолтыг яг үзсэн. Бүтэн дуусгасан. Тэгээд албаар үзмээс гэдэг. Яг бол Cleveland 16 дараа хожигдсан байсан байхгүй юу? Тэгээ ер нь Орландог ахаад ч ер нь ямар ч асуудалгүй хожиж ер нь тоглолт байсан. Ер нь тэгээ маш өсөлтөд тоглолт болсон. Энэ тоглолт. Энэ тоглолтыг яг үзнэ гэж уул нэг ихтэй бол Cleveland хамаагүй давуу хэлсэн. За гэхдээ Орландо бол яг л нөгөө бидний ярьдаг аюултай Орландо байсаар л байгаа. Энэ баг бол ер нь маш аюултай. Ямар ч багийг тэ хожих болон бүрэн боломжтой. Дээрээс нь Банкеро гэдэг тоглогч зогсох хэцүү байна. Хэцүү үнэхээр Энэ тоглолт эм момли байгаагүй. За ингээд сүүлийн 2 минутанд Cavaliers run хийгээд 10 оноо дээр тоглолт. Тэгээд дууссан. Хова. Хатар. 3 оноо. За ингээд ер нь энийг хараад бол үнэхээр тожчлоо гэж харсан шүү дээ. гэж бодогдсон шүү. Тэгсэн чинь төгсгөл арай өөр болсон доо. Ер нь 10 оноо явуулсан шүү дээ 3 дугаар дээр ч гэсэн тий. Фүү. Чимээгүй тэгээд нөхөд идэм билээ шүү дээ Орландо аягүй тийм. Хамгаалт цаатай. За 2-2 оноогоо ингээд аваад аягүй мэрээл яваад идэм билээ. Яг энэ нэртэй үеийг та мөрөлөө үзвэл нэг талбайд бараг 11-2 тоглож ашигласан шүү дээ. Гэтэ 7 тоглогч нь 20-с тийш минутаа. Тэрнээс доошх 8-аас 11-2 дахь тоглогч бүгдээрээ нэг 5-6 минут 5-6. Тоглолтын хэмнэлийг ерөөс унаагаа. Солиол. Хурдтай л яваад. Орландо яг тэр саяны яг тэр нэг мэрээл гэдэг аягүй зүг юм. Ингээд 2-2 оноогоор ингээд явуулдаг юм. Тэгээд нэг мэдээ тэр 10 донор ч зүрс ингээд Нэг хамгаалт нэг довтлоо гэж явж байгаа. тэр яваад ангууд ерөөс дорн бариад авчдаг.
Дамжуулт өгч үнийн нуртал харалтаа. Black ч яг энэ Хоорон хоёр зөөс. Гараам гараад. Black ч яг энэ гурыг хоёр талаа хийчихэж байгаа сайн. Ингээд баг жоо юу болох ч. Paris Jersey одоо яг энэ жил NBA-гийн гараан тоглож бол хийц явж ингэж таамаг. Тийм шүү дээ. Бараг зодод тайлцсан. Тийм шүү дээ. Багийн 3 дахь холбогчоор байгаадсэн шүү дээ. Багуудын тий. Яг хав Коулентны гар нь гаргаадсэн юм. Тэгээд үнэхээр болохгүйсэн байхгүй. Гарааны тоглогч биш ээ гэдэг. Холбогч биш. Холбогч биш байгаа даа. Яг зөв Кливленд мэдээж шалтгаан байгаа шүү дээ. Моблин Моблин байхгүй. байгаа. Вэ гэдэг шалтгаан байгаа. Одоо дотоо моблик бол бүрэн толчих бас боломжтой хүн биз дээ. Тэгж бодлоо. Энд чинь тэгээд дээр нь Тэгж 16 боддоо л хожигддээ шүү дээ. 16 дараалал очсон байгаа байхгүй юу? Тэгэхээр ч хэцүү шүү дээ. Гол Моблийн 17 дараалж очих сэтгэл. Моблийн байрлал дээр банкеро байгаа байхгүй тийм. Тэгэхээр банкерог заавал зогсоох хэрэгтэй хүн нь Мобли байсан. Тэгээд Моблийн нөлөө нь ямар том бэ гэдэг нь эндээс харагдчихлаа. Тэгээд 16 дараалсан байсан хожил ингээд үнэн дээр дуслаа тий. Туслаа. Тэгээд Орлонд гэхдээ тэр нь Орлонд байлаа. Гайхалтай нөө. Энэ Энэ жил тэр нэг 12 удаа дараалж байгаа амжилт бар хэдэн ч удаа хийсэн тийм. 3 4 3 хийсэн. Яг гэхдээ бол юм дараас энэ 15-аас дээш дараас хожлууд ер нь энэ бэд бол угаасаа маш хэцүү байдаг. Тэгэхээр яг явж ирсэн. Өнөөдөр явцсан бол өнөөдөр харин хожигдсан бол цаашаа бас нилээ явчихад бохгүй юу. Сэрийн өнөөдөр зогслоо гэж. Чи дээр тэр дунд нь Memphis-ийг хождог тоглолт Монголтон дээр чи Мичлийг амрааж байгаа үзсэн шүү дээ. Groin гэдэг шалтгаантай. Нэрээ. Юу ярих вэ тэгэхээр Cavaliers-тэй энэ жил угаасаа өдөрт гэхэд энэ баг энэ чигээр яа гэсэн явсаар бол одоо бүр тасраа явчихлаа шүү дээ. Тэгээд энэ Орлондо дээр чинь ер нь бол бас амраачж байгаа байхгүй Моблигоо. Хожлын сурал нь хамаагүй байгаа байхгүй. харж байгаа нөө тийм. Гол тоглогчдоо нэг нэгээр намаа. Яг бид нөгөө ярьж ирсэн угаасаа энэ OKC ч юм уу Cleveland Cavaliers гэдэг багууд бол одоо сүүлийн 10 тоглолтууд нэхэн тоглолчууд нь амраагаад нөгөө нэг угаасаа холгоо оногоор хожигдсон болохоор хожигдууд аваад эхлэх баха. Нөгөө амрааж агаад бэлдээд эхэлсэн. эхэлсэн тий. Тэгэхээр хитэн тоглолчтой бол ер нь амраагаад сүүлийн үед юу авах вэ? Нэхэд хожигддог шүү дээ тий. Тэр яг бол ямар нөлөө амбиц нь магадгүй зүгээр финал тоглолт талбайд давуудлаа үзчихэж бас болох юм. Нэгхэн хожлож жилийн зүрхтэй байгаа болохоор. тий. Сүүлийн гэж тий. Амбиц нь бол тийм баг. За бүгд нэгтэй нөгөө яг дорн бүсийн хамгийн юу бол мэдээж бүсийн финал болох бол юу бол өнгөрсөн жилийн нэг авраг. Тэгээд Cleveland хоёрыг бол шууд одоо ярьж болно шүү дээ тийм ээ. Тэр хоёр багийнхаа яг хоорондын харьцааг хараад яг 2-2 байгаа даа. Яста юу ч болж байна. Яста game 7 баталж бас магадгүй. Дандаа нэг оронтой тоонд байгаа. Шийдэгдсэн. Хоорондын 3 оноо, 4 оноо тий. Тийм. Дээдлэн 7 оноо. Хэрвээ энэ хоёр бүсийн оргонтлоо таархан бол нэг юм бол аягүй ойлгомжтой. Boston Celtics өнгөрсөн плей-оффын турш, финалийн турш үзээгүй тэр том шалленжийг Cleveland Cavaliers энэ жил хоорондоо таархан бол үзүүл. Тэр нь бол баг аврагын сурал гэж болохоор тийм хэмжээний тоглолт сурал болно. Шууд тийм ээ. Тэгээд бид нар чинь энийг харах нь баталгаатай болох л та энэ сурлыг ямар ч үсэн. Баталгаатай юм гэж байхгүй шүү. Юу ч болж болно шүү. Плей-офф бол юу ч болж болно шүү дээ. Гэхдээ зарим зүйл Гэхдээ гэж байхгүй шүү. зарим зүйлүүд иймэрхүү том зүйлүүд бол юмны бол баталгаатай байдаг юм да. Энэ бол 1-2 ягаад тэгэхээр хоёрт орсон баг нь зүгээр нэг баг биш өнгөрсөн жилийн авраг нэгт явгаа баг нь бүтэн удирдалжингаа энэ биг тэргүүлсэн баг гэхээр энэ хоёр хоорондох бид баталгаатай л гэж. 11 л хожигдсон байгаа шүү. Тэгэхээр энэ хоёр багийг бол баталгаатай гэдэг. Бүсийн финалд бол ер нь баталгаатай гэдэг шууд хэлж одоо хэлчмэл зүгээр. Магадлал өндөр маш өндөр тий. А бүгд тэгэхээр одоо дорн бүсийнхаа стендингс гарыг тий. Эндээс харин бүгд нь жоохон удаан хэлэлцээ. Ер нь юу болохоор дорн бүстэй. За 4-24 29 гэж. За 5 тоглолтын зөрүүтэй байгаа юм байна. 4-5 дугаар байна тий. Тэгэхээр энэ хоёр бол нэрнгэсэн хоорондоо Детройт учиргүй дээшлээд юу өөрчлөлтгүй бол юм байхгүй юм шүү дээ тийм ээ. Детройт дээшлэхгүй баг. Гэхдээ Нью-Йорк Никс одоо жоохон унахаар л байна л да. Францгийн гимтлийн юу гарсан байгаа юу гайгүй. гайгүй штэ. Нэгээс 2-7 хоног л хэцээсэн. Майами тэгээд 7 дараалж хожигдчиход 9-т явчихлаа. Үгүй тэглгүй яах вэ? 50 бүс. Доотлын баг. 11-т нь 7-оос хоошоо бол нэр үнэхээр Тэгэхээр 7-оос хоошоо байгаа бол бүгдээ 5-6 дараалж хожигдчихсан. 50% ажлын амжилтанд хүрээгүй байгаа багууд мөртлөө л яваад байгаа байхгүй юу? Тэгэл дорндын өрсөлдөөн юм л шүү дээ. Яг үнэн гэлээ дорндын өрсөлдөөн үнэхээр за Янс Манс байгаа л болохоос яг эхний хоёр багтаа орцож байгаа баг хэцүү байхгүй юу? Хэцүү яг боддог. Харин Орлондо бол нэлээд жоохон улдсан юм биш тийм тий. Дүүрт байж байгаа. Тэгээд одоо зүгээр Cleveland-д нэгээр гарч байгаа нь бүр маш зүв байгаа даа байхгүй юу? Одоо ингээд харахаар плей-ины бас нэг сул тал харагдаж байна. Жишээ нь яагаад юу гэдэг
удирдлагын 82 тоглолтоо хийгээд те ич явж байгаа багаас 3 4 хожлоор илүү хийж тэднийт одоо өөрсдийг нь хожих боломжийг өгж байгаа гэдэг юм яригдах хэрэгтэй байхгүй. Одоо яагаад 28 хожоод 39 хожигдсан баг жишээ нь плей-офф орох тийм боломжийг үүсгэх шаардлагатай тийм үү. Удирдлагын 82 тоглолтыг бас жоохон үнцнийг үзүүлж байгаа юм шиг юм зүйл байхгүй. Яг илүү entertainment болгож байна. Илүү сорилттой болох гэж үзэж байна. Боломжийг мэдээж гисар дураа баг гаргаж ирж гэсэн мөмөг талаас нь ярьж байгаа юм тийм. Тэгээд яаж яхад галзуу ганц тоглолтод юу ч болж болдог те. Тэр тоглолтод нэг л буруу тоглочих тэгэл. Сайн бас муу тал хоёулаа байгаа л та. Аль нэг. Тэгэл муу тал нь бол тийм л. Яг тэр нөгөө багуудтай талаас үзэх юм бол муу баг айгу одоо харамсалтай тал шүү дээ. Шудраг бос. Шудраг бүлт нь 82 тоглолтын ад гарчих шүү дээ. Үзэгчд нөгөө сагсан хүмүүс онгочтой үзэгчтэй үзэхээр зүг болчиход байгаа байхгүй. Тэд нар чинь болохоор тийм тоглолтыг үзэхийг хүсдэг шүү дээ. Яг өнцгүүд нь зөндөлтөө. Удирдлагын сүүлийн бараг 20 тоглолт хаягдаал. Тэгээ эхний 8 баг нутрах болчиход ялангуяа дорн бүсд бүр их харагдчихсан. Одоо тийм байх байл. Тэгээ үзэгч тэрний бол хамгийн зөв шилхэн баг. Одоо улирал дуус сонирхтой байлгана. Бүгдээрээ 9 10-д нөгөө багууд хайчдаг ш таях хэрэггүй. Тэгээд багийн эзэлтэд зөвшөөрөхөд хамгийн том нөлөөт нь мөнгө санхуун дагаад ашигтай байгаад байдаг. Үзэгчд ингээд тоглолт чинь те. яг иймэрхүү шилхэн сонсвол болж байгаа байхгүй. Тэрээс зүйл нөгөө миний шилтгаан бол байгаа даа те. Миний би зүйл чамд таалахгүй байна. Хоёр зэвэг санал нийлдэг шүү дээ. Одоо Бостон Кливленд хоёр яах юм бэ? Та хоёр нэг санал нийлүүлвэл. Бостон Кливленд хоёр дээр. Та Кливленд хэлчих анартай санал. Би тэгвэл бааж яах юм Бостон. Би Бостон гэнэ. Бостон гэнэ. Тэгвэл л нийлэхгүй. Сонсогоотой те. Би Бостон гэнэ л дээ. Тэ яг тэр нэг хүн болгоны өөр л дөө. Яагаад Бостон яаж очих юм? Би нэгт туршлагын яаж тэр өнгөрсөн жилийн авраг баг яг плей-офф мод дээр одоо Порзингсус ирчлээ шүү дээ. Тэгээ харсан тэгээд энэ жил Бостон дахиж финалд үлцэх болол гэж миний хувьд бодлоо та. Тэгэл болоо мó. Гэхдээ би зүгээр харахад Бостонгийн тоглолт Бостон Кливлендтэй тоглоход бол би Бостон хамаагүй давуу талтай гэж хараад байгаа шүү дээ. Хамтын хилэлтэй тий. Тэр Яаж хочих юм? Та чинь хожин гэдэг чинь ойлгосон. Тэгээд би давуу талтай учраас хожих. Ямар давуу тал юм нэлээ. оног авч болооч яасан. Ороо шицэр байгаа да. Уруу шилжих Кливленд чинь амар үлдчихэж байгаа шүү дээ. Цөөхөн хэрнээ. Өөрийнх нь талаар Амжилт. Гүг ер нь Оновчтой болоо. гүг яг зүгээр нэг туршлагыг би хизээч нөгөө туршлагыг плей-офф бол ерөөсөн хамгийн гол юм туршлага шүү дээ. Чи ер нь хамгийн их дээрээс нь Кливленд би энэ жил арай л болоог болов гэж хараад байгаа юм. Тэгээд яг одоо үлрэлийн тоглолт бол үлрэлийн тоглолт байхгүй. Плей-офф бол плей-офф шүү дээ. Чи газар ингэ шиг өөрөдөг тоглолт. Тэгээд нэг багтаага одоо 7 тоглолт хийхдээ 6 7 тоглолт хийх гэдэг чинь нэг удаа тоглож байгаа биш. Энэ чинь шал өөр тоглолт. Тэгээд түрүү жил хэлсэн шүү дээ. Батгаад зүйл гэж байхгүй гэж сайн хэлсэн шүү дээ. Тэгээд ёстой ямар ч баг нь гарч ирээд апсет хийх бас бүрэн боломжтой шүү дээ. Плей-офф бол. Харжлаа. Яг хоорондоо Уус төрчд шиг л хариулдаг ч юм доо тий. Яг хоорондоо тоглох юм бол би бол яасан Бостон дээр байгаа. Чи бол Кливленд гэдэг итгэцэн байгаа шүү дээ тий. Гүү. Би өмнөхдөр та асуухаар нь би яг 7 тоглолт гарнаа тонд хэлж мэдэхгүй байна. Ойлголт дуусаар хэлье яа гэсэн шүү дээ. Өөлрийн заавал бол годоо шууд хэлгэж байгаа. Хөшөө жоохон сайн үзet. Сайн үзтгээ. Одоо сүүл рүү бол үзэх бүр шаардлагагүй болно шүү дээ. Одоо ч амраа авчих шүү дээ. Хоёр баг. Ер нь. Яг хаа жоохон үзet. Гэтэ бол ч одоо 7 Тэгэхээр зүгээр юм бохгүй. Миний л энэ бол зүгээр миний л бодол шүү дээ. Яг одоо тэр гаргаж байгаа багийн тоглолт. Тий. За тэгээд сэлгэнээс гарч ирж гарааныхаа тоглолтыг нөхөж тоглож байгаа минутанд ашигтай байгаа байдал тий. За тэгээ бурх талбайн тоглолт, төвийн байрлалын тоглолт. За тэгээ үргэлжлүүлээд хамгаалтгаа ингээ харахаараа яалтчгүй статистик бид нар ингээд матча бидрүүд харах юм бол Кливленд энэ сурвалж илүүрхэх магадaltaй баг нь. Тэгээ магадлалын тэдэн хувь гэж тавих юм бол Кливленд илүү баг нь болчиход байгаа байхгүй. Тэгээд Кливлендэд юу гэдэг энэ жил арай л барахгүй гэж юм байхгүй. Кливлендийн одоо хамгийн өндөр боломжтой жил нь би бол энэ жилийн болоо гэж боддог байхгүй. Бүр NBA авраг авах гэж ярьж байгаа үстэй. Тий. Ах нь энэ удаа чамтай нийлж санд хэлэхгүй нэ заавчлаа. За, их сурам дээр бүгдээ бий уулзцгаая. За NBA тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд NBA Tokyo-ийн ерөнхий ивентийг PC-Mall бол Apple, Samsung, Huawei, Honor брендийн гар утсуудыг санаж нөгч. Суудыг та бүхэн ямар ч урсгаагүй лизинг авах боломжтой электрон барны ихтлгүүр PC-Mall-оос та бүхэн аваарай гэдгийг хэлмээр байна. За тэгээд одоо мөн бас нэвтрүүлгийн ивент итгэгч Илүү тийм үл манай одоо тэнийг бас нэг гоё болно байгаа шүү дээ. Improve player-ыг манай Payment явуулдаг ба. За энэ удаагийнхаа дугаараар
хүмүүс improved player гэхээр жоохон гайхаж магадгүй. Яагаад гэвэл бидэнд тэдний танил болсон нэг тоглогчийг танилцуулах чинь. Ингээд Denver Nuggets-ийн хамгаалагч Christian Brown-ыг онцолж байна. За тэр 2001 онд төрсэн. Одоо 24 настай. За 6 буюу 1.98 см өндөртэй 98 кг жинтэй. 2022 оны NCAA авраг, 2023 оны NBA авраг. Хэдийнэ авраг болчихсон. Хэдий авраг болцсон уу? Бүх аврагуудыг л үзэж яваа ийм тамирчин байна. Тэгээд өнгөрсөн үеэр 80-аар тоглолтод оролцсон. Ердөө 4 тоглолтод л гараанаас тоглосон. За 20.2 минутыг дундчилсан бол энэ удирлаас эхлээд одоо удирлын 67 тоглолтод 65 тоглолтод нь гараанд гараад 33.5 минутыг талбайд өнгөрүүлээд 15.2 оноо 5 самбраас мөнгө 2.4 онотой дамжуулалт 57% тоглохын хувьтай. Ийм гүйцэтгэлтэй. Ер нь өөрийгөө гарааны рол тоглогч гэдгээ баталж харуулсан юм удирдал нь болж байгаа болоо гэж бодож байна. Тэгээд бид ер нь дугаар алган дээр рол тоглогчдын талаар аягүй их ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй ирээдүйд зарим нэг багийн ч юм уу миссинг пазл болж чадхаар ийм тоглогч энд бас хөгжиж байгаа юм болов уу гэж харж байна. Дэнерс явсан ч гэсэн өөр багт гэсэндээ гарааны ролтой юм рол тоглогч болж чадах юм болов уу? Одоо 24 настай тоглогч. Одоо 24 настай тоглогч. Гоё. Энэ тоглогч бол энэ сагсан тоглогч нар бол бүгд мэдж байгаа гэдэг. Тэгээд 15 гээд нэрийг байхгүй зөв ийм стат тавих юм бол бас ямар ч багт хэрэгтэй тоглогч юм шиг харагдах байна. Таагаад чих юм бол хүн таах болов. Таахгүй хаа. Би таах байсан. Яагаад тэр миний фантази яахгүй. Тэгээд самфантис байхгүй бол таахгүй хаа. 15 та тоглогчийг нэр дэвэл гараанд гарч байгаа үүргийн тоглогчийг нэр дэвэл тэр нь орж ирэхгүй байх шүү те. Яг олон л байх баг. Гэхдээ яг Christian Brown гэж орж ирэхгүй л. Тийм бах те. Баярлалаа тийм ээ. Бас improved player бол маань бас яг сагсан футбол сурагчдаа бас маш гоё мэдээлэл олгодог. Бас нөгөө боловсрол олгодог тийм гоё булан болчиход байгаа бас. Зарим тоглогчдыг бас мэдэж авахд бас одоо нөлөө үзүүлж байгаа. Гоё болно гэж боддог. За тэгээ өнөөдөр өглөө болсон тоглолт. Өнөөдөр нэлээд олон тоглолт болсон NBA-ийн талбай тийм. Бүр шөнө 1 цагаас эхлээл. Тэгээ 10 хэдэн тоглолт байсан. Тэгээд өнөөдрийн таймд бас үздэсгээ тийм. Minnesota, Utah. За Minnesota бол хоцсоор байгаа бас тийм ээ. Тий. Өнөөдрийн үрсэлтчин бол яхаа угаасаа. Utah бол одоо бол танк гэж байгаа. Баг нэг Бүрсэл аяараа шивж байгаа. явж байгаа болохоор харьцангуй өрсөлтөө багтаад авах гэж хэлж болно. Нөөцөө Minnesota-гийн хожих хэвээр тоглолт те. Тийм. Ер нь ийм багуудаа тоглолтуудад ер нь хожих хэвээр байгаа шүү дээ. Ийм багууд чигт аягүй аюултай. Чинь өчтөр тэр Вашингтон Басраар Денверийг. Денверийг хождог. Өчтөр тоглолт аюул аюултай тоглолт. Унаатайгаа хамгийн сүүлд явж байгаа баг те. Яг гинтийн тоглолт. Денвер энэ өдрөөр нэг ч хожоогүй юм шиг л шүү. Вашингтоныг. Харин тийм. Яг тийм тоглолтууд аягүй аюултай байдаг. Заавал хожих хэвээр тоглолтууд нь байдаг. 15-д яваад байдаг баг байдаг. Тэгээ нөгөөд нь Басар бид нар хожоод байгаа аягүй юмгүй те. Тэстэй цагаан тоглолтсон тийм. Шаа олсон уу гэлтэл хожоо яваад шүү дээ тий. 8 дараалж хожигдохын өмнө Ютад хожигдсон шүү дээ. Тийм. Тэр 8 дараас хожиг одоо нэг Рандл иргэжсэн шүү дээ 8 дараалж хожигдсон шүү дээ. Тэр гимт хүртэлтэй холбоотой бас Рандлыг тоглохгүй авах хугацаанд бас Эдвардсын тоглоом өгөх гарч ирсэн. Конли бас байхгүй байгаа гэсэн. Тэр энэ гимт хүртэлтэй Винчензо байхгүй. Винчензо байхгүй гэсэн. Одоо гимт хүртэлээсээ ер нь бол зүгээр яг бүх багууд одоо плей-офф модонд орж хэлж байна гэж хэлж. Тэгээ дээрээс бас ийм төлөвлөгөөч юм уу одоо юу ч нэг ийм юм бас багууд байх шиг байна те. Хөлөл дуусгаас өмнө бүтэн бүрэлдэхүүнээрээ байлгана гэдэг ч юм уу одоо нэг ийм 10 хэдэн тоглолтын өмнө бүтэн бүрэлдэхүүнээр бүх одоо тамирчдынхаа бэртэл гимтэл сэргийлэх хэвээр амраах хэвээр хүмүүс амраагаал яг нэг 10 хэдэн тоглолт үлдэхэд багаараа бүрэн бүрэлдэхүүнээр байж хэвээр гэдэг нэг ийм том бас план байгаа. Тэрнийхээ дагуу багууд их багууд бас явж чадчих юм болов уу гэж харагдаж байна. Уус начоос яг нэг одоо багуудын яг нэг үндсэн бас юм юмс та одоо багийн одоо туслах коуч нар эмнэлгийн баг гэдэг чинь бүгд нэг бас давхар ингээд юунд одоо 6 зугтаа зурж байгаа шүү дээ. Сокрын эдцэн энэний орнд ингээ энийг амраа ингэж яагаад 82 тоглолтын план гарч л байгаа. Ямар нэгэн байдлаар. Тэгээ энэ дээр нь амраач болох юм байна, ингэж болох юм байна. Энэ үйлрэл нэг тэдэн ажил
авах боломжтой юм байна ч юм уу. Нэг тиймэрхүү план бас гарч байгаа болол. Миннесота гэдэг багийг бид нар заавал ярих хэрэгтэй. Тэр тусмаа шууд бид нар улирал ихтэй харах юм бол Миннесотаг бүр контентер багийн нэг болгож харж байгаа шүү дээ. Тэсгийн баг одоо бол тим биш байгаа. Одоо 8 дугаар байранд явж байгаа яг өнөөдрийн байдлаар. Ягаад тэгэхээр Ста дөрвөөс нөгөө бэлтгэл гимтэл хилдэл маш их байсан. Ахтад 8 дараа дуудчихлаа. Тэгэхээр Альбиосоор одоо бид нар Рандалтай тий солилцоо хийгдсэн баг шүү дээ тийм ээ. Тэгээ Рандалтай одоо яг Миннесотагийг ярих хэрэгтэй хаа. Тэгэхээр Рандалтай Миннесотаг ер нь баг юу ямар Их чанга баг байсан юм шүү дээ. Ерөнхийдөө бол хуваарийн хувьд бол харахад сул баг байдаг байсан. За Дэнерг бол угаасаа нэг ингээд аргалчаад байт юм аа тий. 3 тэг 4 юу лээ 4 тэг болчихсон. Дэнүрийн эсрэг бүтээгдсэн баг болох. зүгээр анхнаас угсаа энэ багийн эсрэг бүтээгдсэн баг. Зүгээр ийм баг одоо юу гэдэг Антони Эдвардс ч гэдэм үү хийх юм хийж байгаа. Хамгийн гол нь одоо тэр Ник Александр Валкер, Джейден Макдоналдс гэдэг нэг үүргийн тоглогчд нь илүү өөртөө ихтгэлийг олж авсан үйлрэл болчихвоо гэж би харж байна. Тэгээд асуудал байсаар л байгаа. Тэр нь бол холбоогчийн байрал дээр яг л Майк Конли нэг тоглолтын дээр хүсрээл 25 минут олж байгаа байхгүй. За тэгэн гол Майк Конлиг тоглохгүй үед хин тоглолт. Дилинхам гэдэг руки тоглогч болохоор орон гарan байгаад байгаа. Тэгээд яг холбогч ихээс илүү оноо авах төрлийн тийм комбо гард байгаад байдаг. Тэгээд яг Майк Конлигийн тэр нэг минутыг л одоо орлуулах гал чадахгүй байгаад байгаа. Ер нь бол яг араас нь гарч ирэхэд холбооч байхгүй байгаа. Тэр л хамгийн том асуудал нь болчиход бол бус тал дээр бол их асуудал алга. Тэ. Гэтэ би бол ингэж бодохыг энэ багч нэг хамгаалтаараа яг байхаар ямар аюултай баг гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тоглогч нар хамгаалттай угаасаа Эдвардс одоо хин Рандалгээд оноо авдаг юм асуудал оноо авч тоглож байгаа. Тэр тоглогч нар тэгж их оноо авах шаардлага байгаа юм. Харин хамгаалтан дээр илүү ажиллаад одоо угаасаа тийм байгаа даа. Сүүлийн хэдэн тоглолтыг үзсэн бол Кларк ч гэдэм үү залуу аягүй сайн хамгаалалттай ийм тоглогчдыг ротейшнд оруулж ирсэн шүү дээ. Одоо тэр сэлгэнээс яг бүгд гимтлээс эргэж ирээд сэлгэнээс нэг одоо нэг 5-10 минут тоглоод гэх шүү. Нэг хэсэг бол бүр гараанд гарсан тий. Тэг ч юм уу ингээд хамгаалтыг харин одоо буцаа бүтэн багаараа ирээд бүр ротейшн болон олоолаа болоод тэг хамгаалт нь болон сайжраад байгаа юм бол шаардж шүү дээ. Ер нь л аюултай хамгаалтаар л ер нь аюултай байсан л. Гэхдээ сая анарын ярьж байгаа юмыг айгүй өөр өнцгөөс асуугаад анар хариултаа мартаа явчих шиг байна. Баач холбогч ярьж исэн чинь тэнд чи хамгаалаад байгаа гэдэг. Өрсөлдөгч багшин бас хамгаална гэдгийг бодохгүй байхгүй. Тэрэн дээр ч холбогч болчихсон. Гөө би зүгээр яг удирдын турш нөгөө Миннесотын тоглолтуудыг бүгдийг нь үзсэн л дээ. Тэг яг нөгөө яг Удирдын турш бүгдийг нь үү? Их тоглолтыг үзсэн шүү дээ. Бүх багуудын Миннесотын тоглолт. Бүх багуудын ер нь тоглолтуудыг үзсэн шүү дээ. Өглөө босоод ер нь чадвал ер нь үзээд байхгүй. Тэгэхээр анзаараад байхдаа Миннесота бол надад бол хамгийн яг хамгаалт дээр хамгийн аюултай баг. Үнэхээр яг Миннесотагийн хамгаалт сайн байхгүй юу? Эргээд Эдвардсын хамгаалт нь Рандалын тэр хүмүүс хамгаална шүү дээ. Нөгөө багууд нь тэр хүмүүсийг хязгаар тэр хүмүүс чинь холбогч нар гэхгүй юу? А тэр хүмүүс зөвхөн бөмбөгөө залаад хүмүүс бос хүмүүс нь зарцчих. Ямар ч тоглолтгүй болчихно. Тэр хүмүүс нөө нэг хинт нь одоо дамжуулт өгөхөө гэдэг чинь тэр холбогч гэдэг үний ухаан баггүй юу? Тэгээ Майкл дээр угаасаа минутанд хязгаар дээр маш бага минут тоглолцоод байгаа. Хэцүү байна. Одоо тэгэхээр Никел Александр Вокер, Ди Винчензо хоёрыг сэлгэнээс бөмбөг оруулах гэж оролдоод байна. Миннесота бол өнгөрсөн жилийн Миннесотаг бодох юм бол за бараг л муухай харагдаад газар тэнгэр шиг муу Миннесота болчиход. А чи бүр тэгж амар муугаар өмлөж байгаа юм уу? Тэгэхээр бол солилцоо бол ер нь буруутсан гэж шууд хэлэх гэж байна. Тий. Зүгээр хин слоумог явуулсан бас буруу. Өнгөрсөн чинь бүр арга яаж байгаа сэлгээс гарч слоумог найруулчихдаг. Найруулж тэр хамгийн чухал бүр хамгийн чухал пазл шүү. А тэрнээс бол агсан гэж юу юусаар зөв агсан гэж чинь агсан гэж харах уу? Гүү агсан гэж бол зөв яг ирээдүгөө хараад давхар ийм панчтай солилцоо олчлоо л гэж угаасаа харж байсан шүү дээ. Би одоо хүртэл буруу солилцоо гэж бодохгүй байгаа шүү дээ. Би энэ жил кат слоумо хоёулаа байсан ч гэсэн ахаад авраг авч чадахгүй л гэж бодож байна энэ жилийн Миннесота. Тэгэхээр ирээдүгөө харсан шийдэл нь эртгэн зүг байсан болов уу гэж зүгээр бодож байна. Ер нь шага уртаа харах юм бол тэр нөгөө нэг цалингийн хувьд тэр санхүүгийн хувьд бол ашигтай нүүдэл үүдсэн чинь зүгээр одоо яг одоо хэдүүлээ өнөөдөр яг одоогийн юм яриад байгаа шүү дээ. Тэрс өнөөдрийн Миннесота өчигдөр Миннесота хоёрыг харьцуулах бол өнөөдрийн Миннесота муу болчиход байна. Зөв байрлал нь тодорхойлогдож байна л да угаасаа. Саналыг 8 дугаар 2 дугаар 2 ч өөр. Таны хэлж байгаагаар болохоор одоо Jules Randle, Anthony Edwards хоёр бөмбөгөө аваад дайр саргаал оноогоо аваад эсрэг талдаа ямар ч оноо өгөхгүй хамгаалаад байвал хожичноо л гэж байгаа шин. Агуугүй тийм ч утгаар хэлээг үлдээ. Шууд гэж хүнийг бас битгий мурдсан. Тийм. Назридийн 12 оноо мөн авсан шүү дээ. Тэр яг хүмүүс манай үзэгч нар мэдж байгаа хоо юу гэж хэлсэн. Яг би бол зөв Миннесота зөв уучраа зур олохгүй уучраа олчих юм бол үнэхээр аюултай баг. Энэ учрыг нь олох. Уучраа олох гэж гэдэг яриад удаа болохоор учрыг нэр нь холбогч байхгүй болохоор олохгүй. Тэгээ олохгүй байх шиг байна. Тэгэхээр бүсийн 8 дугаар. Гэхдээ яг одоо 8 дугаар очичлаа гэж хэлсэн сая чинь. Тэгэхээр
Одоо л дөнгөж яг нөгөө багуудыг өвчрөө олж эхэлж байгаа шиг байна. Тэгэхээр олоогүй баг 8-д олж чадахгүй л дээ Тий. Бас тэрийг бас битэн мартаарай заа. Гүг тооч нэг тааш. Дэмчээр өөдөөс битэн мартаарай. Одоо бол тэгээд өвчрөө олч нь яваад байна. Миннесота гэхдээ одоо ангууд Миннесота аврах хэмжээний биш мөртлөө бас л яг түрүүний багууд шиг яг гай болох баг аахгүй. Энэ жил OKC-г OKC-гээс хамгийн сайн тоглож байгаа баг Миннесота. Денверт нэг ч хожигдоогүй. Миннесота. Яг том яг дээгүүр хүсэлтийн дээгүүр явж байгаа бүх багийг эсрэг нь хамгийн сайн тоглодог баг нь. 6 гараад нэг мөрсөн Дэнүүдтэйгээ нэг ихтэй чинь 3-аар гаргаж таарч. Тэгээд батараад үстэй тий. Батараач гэж юм баг. Ерөөсө батараа. Гэхдээ ер нь Гэхдээ гэж бас байхгүй. гэхдээ гэж байхгүй. Тий. Ер нь гэж байгаа юу? Ер нь гэж байгаа. Ер нь гэж байгаа миний тий. Тэр гэж байхгүй. Өрөнд бүсүүд гэхдээ Нэг юм асууч гэж бас байхгүй. Тий. Өрөнд бүсүүд гэхдээ дорнд бүсийг бодох юм бол юу ч болж бол хамгийн апсет гарах магадaltaй бүс байгаа. Тэгж хэлж байна. Тэгж хэлж байна шүү. Яг нэгээр гарсан баг нь хождох магадлал байж л байгаа. Яг үнэн гэлэхэд OKC-г Яг үнэн гэж бас байхгүй шүү. Яг яг үнэн бол статистик харуулах нэг юм байна. Яг үнэн бол байхгүй. OKC л тасарсан болохоос ш. Тэр 2-оос 8 дугаар байранд байгаа 7 баг бол Яаж ч бол ер нь зүгээр яг тэнцвэр дүү багууд байгаа байхгүй. Яг тийм илт одоо Доронтын зөрүү шиг зөрүү байхгүй харин. байхгүй. Гэтэ OKC чинь ч гэсэн ер нь бас яаж ч болох баг. OKC. Офис За амар за түр амар баг үдчихээд бүгдээ тоглосон. Тэр амар баг чинь нөгөө багийн бас нэг амар багтай тоглосон. Хоёр амар багийн тоглолтыг бүгдээ үзэг юм. Нөгөө энэ багийн хоёр амар багийн Миннесотагийн 60-ийн тоглолтыг үзэж байхаар энэ тоглолт молт үзсэн. Бостон OKC. Тэгээд OKC чинь ингээд хоёр хожчихгүй. яах юм. Хоёр оччихлаа. Jaylen Brown яаж Яах юм. гимтсэн мэт Jaylen Brown. Гэхдээ энэ тоглолтыг яаж зогсоох юм бэ? Асахгүй шүү дээ. Зогсоох боломжгүй үстэй. Бусаа боломжгүй. Шууд хийж болно үстэй. Нэг хүн хамгаалах боломжгүй. Extra pass. Оф. За Tatum бол сайн тоглосон. Tatum ер нь амар байгаа. Ер нь цувралын OKC-д тоосон цувралыг ч харахад тэр болгон нэрэл Tatum сайн тоосон Амар байгаа тий. Гэхдээ ер нь сайн тоглолт үстэй. Тийм. Яг OKC-ийн эсрэг бүр энэ бол бас сайн байгаа байхгүй юу? Тэр нь бас нэг бодол байгаад байна. OKC Tatum дээр давхар очихлохгүй тийм. Нэг хүнд тоглолт оноо авах гэдэг чинь. Яа. Яаж байна? Jaylen Brown ерөнхийдөө тоглолтын доош хамгаалсан шүү дээ. Jaylen Brown сайн хамгаалсан бас. Ер нь яг бүр хязгаарлах уус хэцүү шүү зүгээр. Боломжтой тий. За ингээд мисмач үүсчих юм бол аюу хэцүү. Derek White 42 бол хамгаалахад хэцүү юм билээ яг. Нурууны үед намх болохоор Jaylen Brown хамгаалсан дээр юм билээ л дээ уус. Энэ нэг яг тэгэл энэ тоглолтын дээр дэлхийн хэмжээнд бол угаасаа тэгээ плей-офф тогтсон багт ч тоглосон. Финалийн превью мөн үү гэж хэлээ. Юу гэж бодож байна? Арай биш үү? Чиний хэл дээр нэг жоохон харъя гэдэг шиг. Жоохон харъя яах. Жоохон харъя. Энэ хоёр байх магадлал өндөр баха. Жохоо харъя баталгаатай юм гэж байхгүй шүү. Тэгээ жоохон харъя. Батгаатай одоо ярих буруудчихдаг байхгүй. Түрүүн чихээр хамаагүй. Porzingis мэдээж байгаагүй. Гэтэ OKC-гээс адилхан J-Dub, Caruso хоёр байгаа шүү дээ. Гараа хоёр төлсөн байгаагүй. Тэгээ аль баг нэг гомдлоод ах юм уу те. Гомдлоодох юм байхгүй. Тэгээ дээр нь Бостны талбай байсан гэдэг. Тэнгүүт хин энэ дээр дагналт салжуулагч нэг нүүдлээс нь Porzingis байхгүй учраас заавал өндөр гарах шаардлагагүй гээд Hardenstein-ээс сэлгэнээс Хамтдан тоглоулаа гэх тий. тэгээд энэ тоглолтын зур хоёр хогийн салжуулагчдын юу нь харагдсан. Бост угаасаа хин өнгөрсөн жилийн плей-оффыг санаж байвал ер нь өнгөрсөн жилийн плей-офф энэ жил тарж байгаа нэг ротейшн жоохон цөөн тоглоод байдаг шүү дээ. Тийм тоглолтын дээр бас нэг гарын тоглолтын минутаас 40 минутаас дээд тоглож хоёр тоглогч байлоо да. Тэгээд Селений минут арай бага ч юм уу. Тийм байгаадсан. Дагналт салжуулагч бол яг үлрэлт барьж байгаа баримтлж зарчмаа яг үлрэлт дуустал ингэж явах юм шиг плей-офф мэдээж өөрчлөх нь бол ойлгомжтой. Гэтэ одоо чинь хин SG-ийн тоглолт 38 минут л тоглож байгаа. 10 минут амрам гэдэг бол мэржлийн тамирчдад маш хамарлж.
Юу харъя. Бүгдээ угаасаа энэ хоёр баг хийж одоо за превью гэж магадгүй үзлээд шүү. Тэгэхээр хоорондоо харьцааг харъя тэхөө. Хоёр баг хоорондоо тоглосон харьцаа. Хоёуланд нь өгсөн хэвчсэн байгаа. Превью гарах бол ийм хөл энэ тийм ээ. Яа Порзингстэй Бостон өөр шал өөр баг. Тэр бол ойлгомжтой. Гэхдээ эсрэгээр Нокис үнэхээр сайн баг бүрдүүлсэн юм. Зөвхөн л одоо хэрвээ би бол хувьдаа бол зөвхөн энэ финалыг үзэх хүсэж байгаа. Яг энэ финалыг л үзэх хүсэж байгаа. Зөвхөн аль нь гимт вэртэлгүй байгаасаа. Гимт вэртэлгүй үл энэ хоёр согод хэцүү байна. Би одоо нэгэнт нөгөө Бостон ярьсан юм чи ингэж ярих гэж түрүү нөгөө бид нөгөө хэсэгтэр нөгөө анар их хоёр тулгаа ирж Клевленд гээд яг яалтчгүй та хоёулаас барьж ицсэн л та. Тэгэхээр одоо Бостон гэж бас хоёр хүн байгаа байхгүй юу? Одоо юг финал гарах гэж байна. Касыг олж гэсэн. Би баясаа тэн хоёроос суу гэж хэлж байна. Бостон дээр имэрж яа. Бостон Клевленд хоёрыг хоорондоо тоглоход Бостон ягаад илүү үж үзэж байгаа юм баясаа. Гэхдээ мэдээж яг зөв олон талын шилтгэн зөв миний хамгийн өнгөрсөн дугаар дээр хэдүүл бас энэ ярьсан шүү дээ. Стат ярих бол энэ чинь бол Клевленд давуу талууд байна гэдэг байна. Давуу тал байгаа. Үнэхээр байгаа. Тэг яг нэг явж аваад плей-офф нөө яг кранч момент үед тоглолтын төгсөл хийхэд Доноvan Mitchell-ийг бол би карьерийн турш яг team суперстар биш гэж хэлсээр л ирсэн шүү дээ. Utah Jazz тогтно л гэж ярьдаг байсан. Тэнд чинь баг тэгж хэлснээс болоод ялалттай үлээ идрээтэй л баг муудалцсан гал алж ирсэн. Зэрэг бол маш сайн санаж байна. Тэгээд тийм учраас зүгээр яг над team л юм дутагтаад байна. Тэрш Cleveland Cavaliers одоо үлрэлийн турш дорн төс хамгийн шилдэг байгаа. Үлрэлийн дундор маш гайхалтай солилцсон юм хийцэн баг. Энэ одоо нэг багтайгаа олон тоглохоор нэг юм дээр тулдсан шүү дээ. Тулахад л яг жинхэнэ суперстарууд шиг ирлээ. Яг түрүү хайр аюулн дээрээс нь 60 айлан довтлооны санаачлахгүй төвийн тоглогч учраас тим баг Boston Celtics-ийн эсрэг юу ч болдгоо маа гэдэг нь өнгөрсөн плей-оффт харагдсан байна. Тэгэж би давуу тал. Тэр чинь нөгөө миний түрүүний ярьсан нөгөө туршлага гэдэг хэмжил яваад байгаа шүү дээ. Яг цагт яг юм момент туршлагч гэж дээ. Гэхдээ одоо Jason Tatum байх уу эсвэл нөгөө Jason Tatum бол яг ингээд багийг төрүүлсэн суперстар аваад ш төрүүлүүлээд үзүүлсэн. Mitchell бол өөрийгөө батлааг байгаа тэрэн дээрээ хүрэхгүй гэдэг шүү дээ. Одоо туршлагаар бол Mitchell чинь төрүүлж байгаа шүү дээ. Ер нь гэхдээ яг нэг жилийн өмнө харах юм бол өнгөрсөн жилдээ ярилцуулахад Cleveland Cavaliers гэдэг баг Donovan Mitchell-ээр хамгийн баг тулгуурлаж байгаа жил нь энэ. Тийм. За тэгээд бид нэр Donovan Mitchell-ийг дандаа плей-офф фейлдэд байсан юм гэж ярьж болохгүй. Яг тэгвэл та нар санаж байгаа бол Donovan Mitchell Utah Jazz багт байхдаа Denver Nuggets-тэй хийсэн сурал дээр Jamal Murray Donovan Mitchell-ийн тэр бол бүр дандаа топ бак хоёулаа 2 талд 40 оноо аваад ковидын аимшигтай юм болсон шүү дээ. Тэгэл тэр хэмжээнд Donovan Mitchell бас плей-офф тоглож чадна. Аврага авна гэж заавал аврага аваагүй болохоор плей-офф фейлсэн гэж ярьж болохгүй байгаа юм л да. Ягаад гэвэл одоо юу гэдэг үнэхээр агуу тоглогч ч гэсэн NBA төрүүлж үзээгүй тоглогч зөндөө л байгаа. Плей-оффт одоо жишээ нь Vince Carter ярьж болж байна те. Гэдэг ч юм уу ингээл. Тийм болохоор хамгийн гол нь Donovan Mitchell дээр айгүй багт тулгуурлаад энэ багийн ерөнхий массаараа сайн тоглоод яваад Evan Mobley-ийн үүргээр өндөр болцсон байгаа даа болохоор би багийн тоглолт илүү болов уу. Одоо ингээд за би ерөөсөө гэхдээ энийг ч яриагүйсэн шүү дээ. Cleveland-ийг би хүмүүс яг арай том жишээ авч ийн гэж магадгүй зүйл. Жишээ авахд Cleveland-ийн саксыг үзэхээр надаа 14-5 оны Spurs-ийн сакс санаанд ороод байгаа байхгүй юу? Thiago Splitter тийм Duncan-тай. Яг үнэнгээ хэлэхэд Duncan хизээ нэг тийм амар клач байсан юм. Тийм үстэй. Parker, Ginobili хоёр яг ингээд карьер нь дуусаад үнэхээр том. Тэнгууд тэдний өнгөж нь 2003 он 5 оны үеийн бодохгүй юу. Тэнгууд Mobley чинь яг нөгөө 90 он төрүүлдэг Duncan шиг чимшиг санагдуулаад байгаа байхгүй юу. Тоглолтыг харахаар яг Duncan хэмжээнд хүрэхгүй л дээ. Тэгээ багийн саксыг харахаар яг ингээд багаараа хождог. Spurs яг багаараа хождог баг байсан шүү дээ. Дандаа хожлын шидэлт ур чадварн дээр тулгуурлаж плей-оффт ялдаг байсан юм уу гэхээс илүүтэйгээр яг багийн саксаар хождог. Тэгэхээр Cleveland-ийг бол яг тийм баг болчлоо гэж хараад. Зүгээр эргэлзээд байгаа ганц юм зүгээр Darius Garland Mitchell-ийн хамгаалтанд л яг олзолж аваад яг ингээд плей-оффын саксан дээр Америкчууд олзолж аваад тоглолцдог. Тэрэн дээр л дуцчихгүй гэдгээс айгаад болохоос яг энэ багийн шилжилт хамгаалт, товтлооны бөмбөгний шилжилт, таван тоглогч бөмбөгөнд хүрж байгаа байдал, сэлгээнийхний нөлөө ойлголцол үнэхээр тасархаа байна. Би зүгээр яагаад бас давхар нөгөөдөг яаж гэнэ одоо Улирлын Jaylen Brown-д бол би бас сэтгэл хүрхгүй байгаа байхгүй. Плей-оффын Jaylen Brown тимч болохоор түрүү жил финалд MVP авсан байхгүй. Тэр чинь одоо Tatum-с илүү тоглосон болоод ч өгж ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр Jaylen Brown бол яг тэгж тоглол
Үнэхээр аюултай. Тэгэхээр яг тэр Jaylen Brown би эргээд ирэх болов гэж бодоод байгаа. Тэгэхээр энд чинь нөгөө бөмбөг түрүүс энд нөгөө тоглож Jason Tatum Brown дээрээс нь үүргийн нөгөө юу вэ? Үүргийн суперстар бас байгаа. Хоёр суперстар байгаа шүү дээ. Тэгээ энэ өөрөө яг тэр плей-офф мод руу орчвол Бостон илүү зүгээр юу хавхлуул гэж. Одоо таны хэлж байгаа юм болохоор эргээ тэр формондоо орчуул гэж ярьж байгаа байхгүй. Плей-офф мод руу орчоод гэхдээ өөр болдог тоглож зөндөө байсан бол байдаг. ингээд шууд асуунтраад байдаг юм тийм тэр чинь асуунтраад юм биш тэрийг бид нар мэдэхгүй байхгүй. Тэр ерөнхийдөө том зургийг харж л ярихгүй болохоор одоо бид нар Jaylen Brown-ыг финалд орохоор 30 оноо дундсан ч юм уу. Тэгээд шууд тийм хэлж болохгүй. Үлээлж шүү дээ. Гэхдээ яг энэ жил бол угаасаа тэгээд хожчихно. Jaylen Brown сайн тоглоод хожчихно. Jaylen Brown дээр чинь энэ жил нөгөө түрүү жилийн финалийн MVP-г авсныг бодохоор энэ жил бүр тийм болохоор бүр All-Star юм дээр ч би оруулах байхгүй. Яг би шал өөр хүлээлттэй байгаа Jaylen Brown-аас. Ерөөсөө энэ бүтэн үлэрч хараагүй. Үнэн. Тийм болохоор би угаасаа юм дээр ч оруулах байхгүй. А гэхдээ тэр Brown-ыг би зүгээр тийм тоглогч нар байдаг шүү дээ. Гинт ингээд плей-офф мод руу орчдөг тоглогч нар байдаг шүү дээ. Ингээд зөндөө байдаг. Тэр тоглогчдыг магадгүй Jaylen Brown байж магадгүй гэж би зүгээр хараад байгаа. Түүний Андрын хэлж байгаа юм хэдүүлээ яг өглөлийн голоор нөө нэг Cleveland Cavaliers-ийн амжилтны юу юм бэ гэж ярьж байгаа. Тэр минутын хуваарлтыг хэдүүлээ ярьж байна. Яг тэр бол үнэн. Donovan Mitchell дээр тоглосон сагсан бөмбөг бол өөрчлөгдөж байгаа. Тэсвэрлэгч юм тэгэхээр гайхалтай ажиллаж байгаа. Тийм учраас энэ багийн амжилт юм сайн байгаад байна. Тэнгүүд яг зөв миний өнцгийг хэлээд байгаа юм. Үнэхээр яг сайн байхаар нэг багт олон тоглохоор яалч нэг юм мөрөгдөн штэ. Зүгээр надад тийм л итгэл үнэмш төрөхгүй байгаа л. Тэрнэш яг одоогийн цаас статистик үзүүлэлт юм харахаар Cleveland бол илүү байгаа л та. За Boston Celtics-ийн аюулн түрүүн Jaylen Brown-ыг ярьж байгаа. Jaylen Brown зүгээр нэг аврагын нэг hangover нь одоо гарахгүй биш магадгүй тоглож байгаа. Одоо Jaylen Brown-ыг харах юм бол нэг осондоо удирдлагын тоглолтод нэг ач холбогдол өгөхгүй байгаа юм шиг харагдаад байна. Өөрийнхөө шинэ бренди промошн сайн хийгээд яваад байгаа юм шиг те. Тоглолтод тэгээд болоод хожичоод байгаа юм шиг. Тэгээд нэмэгдэхэд Tim Duncan бол NBA-гийн бүх цагийн түүхэнд байралтаа хэний ч маргаангүйр хүлэн зөвшөөрсөн цорын ганц тоглогч. Clutch moment-д бол 50% дэйж товтлдог тоглогч. Класс байгаа шүү дээ. Юу? Гэхдээ би арай том жишээ авчихсан шүү дээ. Тухайн нэг Clutch moment байгаагүй гэх би сая шууд нэг Greg Popovich-ийн Duncan дээр нэг pick and roll хийснээр Duncan-ы pop руугаа 3 шидүүлээд хожижсэн тоглолтыг Derek Fisher-ийн шийдэл Данк шаки өмнөөс шийддэг шууд нүдэнд орж иж байгаа. Тэр дээр буруу ярьчихжээ. Зүгээр яг зүгээр тэр үеийн Spurs яг зүгээр багийн сагсаг аимаш гоё үзүүлдэг байсан тань бичсэн баггүй. Яг зөв нөгөө clutch moment гэдэг нь нөгөө базар дуурахаас өмнөх бас секундууд байж байгаа шүү дээ. 5 минут. Ер нь clutch moment 5 минутанд 5 оноо дотор гэж ярьдаг үстэй. Тэгэхээр тэр нөхцөлөд бол Данк хүмүүс сайн байсан баг. Гэхдээ Бостонээр ярих юм бол би урдлын шуумын матч апууд нь Cleveland-ээс бол хамаагүй өндөр. Тийм учраас хамгаалтан дээр ч гэсэндээ арай илүү даваа талтай байх юм болол гэж би харж байна. Тэгэхээр Бостон бол ер нь бол гэхдээ тайтл дээр 2-2 байгаа юм шүү. Тийм Бостон Cleveland гэдэг дээр. Оксиг бол энэ үдрэлд бол хамгийн олон оны зүйтэй бол хожил явуулж байгаа гэх тийм. Одоо багууд их тийм. Тэгэхээр тэр юу бага мó стат байгаа. 12.4 юм уу? Differential тий. 11.6-аас дээш үзүүлэлтүүд бол дандаа авсан юм уу тийм? Дандаа бүгд авч авчихсан юм уу тийм? 16-нд 11.6-тай Warriors авч ирсэн юм байна. 95-нд Bulls авч ирсэн юм байна. Bucks 12.3 байсан юм тийм? Тийм ээ. Тэгээд 72-ны Lakers юм байна тийм үү? Тэгээд чи түүхэнд байгаа хамгийн өндөр үзүүлэлт болчихсон юм шүү. Тэгээд стат бол бас ер нь тэгээд амар л нэг амар худлаа ярьдгүү гэж бас нэг юм. Худлаа ярихгүй л гэдэгтэй. Энэ хараа үнэхээр та нарын хамгаалалт бол түүхэн хамгаалалт шүү дээ. Түүхэн хамгаалалт. Тэр нь юу хэлээд байгаа юм гэхээр эсрэг багаас эсрэг бага маш их бөмбөг алдалт хийлгэж өөрөөсөө баг бөмбөг алдахгүй байгаа гэсэн тийм үзүүлэлт яваад байгаа тийм. За тэгээд тэр хамгаалалт одоо зүгээр хамгийн гол бидний гол асуулт нь окей. Та нарыг Western Conference зогсоож чадах баг байгаа юм уу? Баггүй асуулт байгаа тийм. За байхгүй бол хариулж авахгүй тийм. Зүгээр чи асуулт байгаа мó? За тэгээд байж болно. Шейг плей-офф хязгаарлалт байна. Яг үлрийн тоглолтууд чинь ингээд дураар нь тоглох юм уу бас дабл тим ирээд хязгаарлаад бусдаар нь оноо тактик хийх ямар тактик хийх гэдэг зүйл гарч ирнэ. За тэгээд одоо бас нэг асуудал байна. Caruso, Hartenstein эдэр ирээд яг тэр нэг чухал момент нь яг тэр туршлагатай тоглогчийн юмыг хийгээд эдрийг дагуулад явах тэр туршлагатай тоглогч нь байгаа гэдэг зүйлүүд бас яригдах байна. Яг зүгээр нөгөө юу гэвэл батхаатай зүйлүүд чаанч байхгүй. Бүр хаач байхгүй. Тийм үү? Тэр хаач байхгүй. Тэрийг бол хэлчихэ. Сурсан байж тий, яг тэрийг ихтэй хэлчихэ. Яг хурдан ойлгосон. Ягаад бол сагсан бөмбөгийн нэг хэсэг бүх юм ордог байхгүй.
Тийм. Ямар ч баталгаа бүр 100% баталгаатай баг нэг бэртэл гимтлээс болоод байхгүй болчдөг болохоор баталгаатай зүйл гэж энэ юу ч байхгүй. Тэр хаан 100% баталгаатай байгаагүй л гэсэн. Ер нь хизээч баталгаа зүйл хаач байдаггүй. Таач 30 минутын яваа санагддаг. Сегментээр өөрчлөлтөөр яадаг өгч. Тэр магадлалын Тэгээ хамгийн өндөр магадлалаар логсиг бол яс үнэ. Үнэ одоо өрнөд бүстэй гэж байгаа шүү дээ. Ярьж байгаа шүү дээ. дорнд нь ороод олоход Бостон дээр юу гэж бодож байгаа. Өрнөд бүсийг лээсэ бүсээр л ярих зүгээр. Зүгээр яг аврагын энэ чинь сая аврагын превью мөн үү биш үү? Ийм байл л метр. Тийм би превью бол тэгж харж байгаа шүү. Бостон Окс-ийг Тэгээ энэ хоёр хэрвээ тааруул хэн хаж байгаа юм? За наадах ч хана харъя ярин зүгээр. сайн харъя гэдэг. Тэр бол жоохон харъя. Финал хүртэл Тэр жоохон харъя гэх үү. Тий, тэрийг бол жоохон харъя. За тэгээ нөгөө авраг авсан магадлал нь үргэлж өөрчлөгдөж шүү дээ. Жишээ нь одоо нөгөө юуны удирд хэлэхэд нэг байдаг өөрөө энд анх удаага энэ үлрэл биш. Сүүлийн 2 жилд анх удаага Бостны дээр баг орж үзэж байна хаа. Бостон 2 жилийн өмнөөс Жрүү Холидийн солилцоогоос хойш нэг ч удаа доошо унаагүй юм. Сая энэ үлрэлт 2 дахь хожлоо байгуулсны дараа анх удаага Чүвай дээр нь гарч үзэж байгаа. Тэр чинь том өөрчлөлт тахгүй юу? Lex Warriors ороод ирсэн биш. Тэгээ доор байсан баг учраас тэр Warriors бүр хизэж байгаачгүй шүү дээ. Харин тийм солилцооноос болоод өөрчлөгдсөн юм тий. Bucks-аас нэлээд хаагуураа тий. Ингэж үнэлэгдээд байна энэ OKC гэх багч. Тийм ээ. Нөгөө яг нэг юм хүлээж шүжиг бол нөгөө статистик худлаа ярьдаг тий. Тоо худлаа ярьдаг гэж. Лэнус нэг хожигдоогүй хоёр дараалж хожигдсон байсан бол энэ бүр ч өндөр байх. Тийм. Надад болохоор энэ жилийн OKC бол 11 онд финалддаг 12 онд лөө финалддаг OKC-гээс илүү л OKC харагдаад байна. Бүх талаараа илүү надад. Зүгээр Kevin Durant, James Harden, Westbrook гэдэг нэрийг хүмүүс ярьдаг л да. Гэхдээ тэр оны Durant чинь 27 оноод унтжилж ирсэн, Westbrook чинь 20 оноод унтжилж ирсэн байгаа байхгүй. Тэнгууд Хаард сэлгэнээс нь тоглолт. Хаардан тэгтээ сэлгэнээс 14 оноод унтжилж ирсэн байгаа байхгүй. Тэнгууд энэ жилийн OKC-д чи 10-аас дээш оноод унтжилж байгаа эдэн тоглож байгаа. За Ibaka-г нэмж болно. Тэнгууд Shea 33 оноод унтжилж байгаа нь OKC багийн түүхэнд хамгийн өндөр оноод унтжилж. Durant, Westbrook-ийн хинэн ч 33 оноод унтжилж үзээгүй. Тэгээ J-Dub 21 оноод унтжилж байна. Гэхдээ бүх хамгаалтын нэгдүгээр огт багтах нь тодорхой юм импакттай. Тэнгууд тэр үеийн OKC-д бүх хамгаалтын нэгдүгээр огт багтсан тоглогч Ibaka ганцаархан байсан. Тэгвэл Чэд зүгээр гимтсэн болохоос Чэд бүтэн үлрэлийн тоглолтод орсон бол бас бүх хамгаалтын ядаж 2 дугаар багтах хэмжээний ялангуяа юм хамгаалтаараа тасархаа байгаа түүхэн байгаа багаас нь 2 бүхэн ороход бол Чэд нэмэгдэнэ. Тэгээ сэлгэн тэр үеийн сэлгэнээс илүү гээд. Тэгээ багийн хамгаалтны рейтинг илүү, довтлохооны зохион байгуулалт илүү, 3 шийдэл статистикийг харьцуулаад харсан ч тэр үеийн OKC-гээс илүү баг бүрдчихэд байгаа байхгүй. Тэгээд тийм учраас зүгээр одоо юу гэх юм энэ багийг нөгөө хийж бүтээгээгүй нэг ирээдүйн цаг дээр яригадаад байгаа учраас хүмүүс дутуу үнэлээд байна. Сая бодит байдал дээр яг аврагын хэмжээний баг босчод байна. Тэрийг л баталшааруулах гэдэг тийм. За бүгдний мэдгээр Premier Sport Network-оор яг энэ 7 хоногт гарах тоглолтуудыг харцгаая тий. Одоо бол 10 багуудын 17-8 тоглолт, 16 тоглолт заримд нь үлдчихэд байгаа шүү дээ. Тэгээ байрлалын төлөөх гоё тоглолтууд байгаа учраас тоглолтууд бол ер нь бол нэг хаягдахгүйгээр тий. Бүр тасарсан байгаа багууд магадгүй амрааж магадгүй. Bucks Филийг 2 тавьсан. Филийг 3 байна шүү дээ. Lex 2 Филийг арай их үгүй юу? Чи явуулаад идэм үү? Энийг гаргаж маргаж өгөөч гэж. За ингээд хүмүүс буруу мэдээлэл өгч байгаа. Харин би ямар сав. За Denver Төрхөрж штэ. Denver Lakers-ийн тоглолт бол гоё тоглолт болох юм байна. Warriors Bucks-ийн тоглолт байна. Lex Bucks ч байна тийм ээ. За Memphis Clippers-ийн тоглолт бас гоё шүү дээ. Юу гоёх хэвээр. За тэгээд Detroit биш энэ тэр даацтай байна тий. Таач мөр тоглолт үзэхгүй юм тий. Minnesota-ийн тоглолт байхгүй шүү. Юу байх вэ? Тэгээд юуны тоглолт ямар их байна? Нэр гэсэн филигийн тоглолт ямар их юм бэ? Тэгэхээр Milwaukee танаа хоёр бол гоё болох л тий. Тэр байна. Би тоглох юм шүү дээ энэ жил. Энэ тоглолт энэ тоглолт энэ тоглолт тоглолт үзэхгүй байна. За тэгээд ер нь бол өөр ярих юм мартагдсан юм юу байна гоё. Та хэд гоё. Миний дуу гоё яриач гоё. Яг гоё. Сая Ibaka-г ярьж байна. Ibaka одоо ч загсан мөнгө тоглосоор л байгаа. За. Европ. Тэ. Тэгээд Phoenix Suns ч юм уу тиймэрхүү багт бол чинь Ibaka NBA-д байхаар байгаа байхгүй. Тим тоглогч нар ер нь NBA-гээс гадна байгаа мөртөө NBA-д орох тоглогч нар айгүй их байгаа. Гэх юм л те. За тэгээд NBA тогтоо хамтаагаар залуусаа дээрэс нь Монголын бас Саксан мөвлиг маань плей-офф эхэлсэн. Өдөр болгон тоглолтыг хөтлөж байгаа. Тэгээд бас залуучууд маш их орч үзэж байна те. Тэгээд үнэхээр гоё юм. Тэгээд Саксан мөв гоё сайхан амьсгалж байна бүгдээрээ. Тэгээд угаасаа
Ахаад 3 сар бол угаасаа дэлхийн нийтэд сагсан бөмбөгийн хамгийн их амьсгалдаг одоо сар гэдэг байгаа шүү дээ. Тэгээд энэ сагсан March бөмбөг Madness-ийн хуваар гарсан байсан уу? гарсан мэт. Сагсан бөмбөгтэйгээ хамт байгаараа залуусаа гэж хэлмээрээ. Тэгээд эх 7 хоногт яг энэ цагт уулзцаая. Тэгээд плей-офф гэхээр бол NBA топ маань даваа пүр гаргууд 2 явдаг болно. Тэгээд хэлмээр. За баярлалаа.